Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд Солонгос улсад гарсан нэгэн маш харамсалтай хэргийн талаар ярих гээд бэлтлээ. 2018 оны 3 сарын 3-нд Солонгосын Чоллабогдогийн Мөөжүү гэдэг газрын нэгэн амралтын газар 30 гаруй насны эхнэр нөхөр хоёр ухаангүй байдалтай олддог. Эхнэр нөхөр хоёрын нөхөр нь 37 настай, эхнэр нь 33 настай хүмүүс байсан. Эхэндээ тэднийг майхан дотор унтсан учраас тэднийг халаагчнаас болоод амь насаа алдчихсан юм болов гэсэн таамаглал гарч исэн боловч энэ хоёр бол хамтдаа амиа хорлох зорилготой байсан байна гэдэг нь удалгүй ил болсон. Эхнэр нөхөр хоёрыг яаралтай түргэн тусламжийнхаа эмнэлэг рүү хүргэсэн боловч хоёулаа эмнэлэгт очиод удалгүй нас арцгаасан. Эхнэр нөхөр хоёрын хувьд өмнө нь гэр бүлтэй тус бүр нэг охинтой байж байгаад өмнөх эхнэр нөхрүүдээсээ салцгаагаад хоорондоо танилцж гэрлэн дахин гэр бүл болж амьдралдаа хоёр дахь боломж олгож байгаа хүмүүс байсан. Нөхрийн хувьд өмнө нь танхайн бүлэглэлд байсан ч гэсэндээ амьдралаа засаж хөдөө аж ахуйн компанид захирлаар ажиллаж байсан. Яагаад энэ хоёрыг амиа хорлсон гэж үзсэн бэ гэх юм бол тэдний дэрэгдээс 13 хуудас гэрээслэл олдсон. Энэ гэрээслэлд эхнэр нь хоёр охиндоо зориулж ээж нь сул дорой байсан дуучлаарэ. Энд та хоёрын буруу юусоо байхгүй. Хинч та хоёрыг доромжлох эрхгүй. Айсан үедээ зүхтэж болно. Тусламж хүсэх бол зориг. Ээж нь энэ дэлхий дээр та хоёрыг хамгийн ихээр хайрлсан. Гэх мэтчлэнгээр хоёр охиндоо зориулсан үсийг бичсэн байсан. Дараагийн хэдэн хуудсан дээр нь болохоор нөхөр нь хоёр талын ээж авдаа зориулаад бит хоёр хамгийн муу хүүхдүүд аав ээжтэй хийж болшгүй хамгийн муу зүйлсийг хийлээ. Бит хоёрыг үнэхээр уучлаарай. Гэр бүлийг минь битгий буруутгаарай. Хүүхдүүдийг минь сайн харж хамгаалж байгаарай гэж бичсэн байсан. Мөн үргэлжлүүлээд тэр хоёр хамтдаа бичсэн үгс нь айдас биднийг яллаа. Бид тусламж эрт гуйх ёстой байсан. Гэхдээ бид одоо ядарч байна. Пак гэдэг нэртэй хүнд зориулаад алуурчин чи бол гэр бүл өөмөлөх чамайг би өгсөн ч орхихгүй. Нүднээс минь нулимс гаргасан тэр бүхнийхээ төлөөсийг чи заавал төлөх болно. Гэх мэтчлэнгээр Пак гэдэг хүнийг бол маш их үзэн ядсан, өш хонзон сансан өгүүлбэрүүдийг бичсэн байсан. Үргэлжлүүлээд өмгөөлөгч рүүгээ 4 хуудас хүчирхийлэл дарамт айлхан сүрдүүлгүүдийн талаар бүх өдөр цагийн дарааллаар энд байгаа гэд бичсэн байсан. Бид байхгүй болсон ч гэсэндээ үнэн мөннийг алдагдуулахгүйгээр заавал үнний талд бат зогсож хэргийг минь шийдүүлж өгөөрэй гэж өмгөөлөгчдөө загсан байсан. За ингээд яг энэ хоёрын яриад байгаа энэ хэрэг яг юуны талаар байсан, Пак гэж энэ хоёр хүний үзэн ядаад байгаа хүн хэн байсан талаар ярив. Пак болохоро нөхөр игийн 30 жилийн өмнө найзалсан багын найз нэг. Өмнө нь тэр хоёр хамтдаа зохион байгуулалттай танхайн бүлэглэлд ажилдаг байсан. Гэхдээ нөхөр нь болохоор гэмт хэрэгээс хол баяа гэж үзээд бүлэглэлээсээ гараад хөдөө аж ахуйн компанид ажилд орсон байсан. Энэ компанид ажиллаж байхдаа найз Пактайгаа хамтран бизнес хүртэл хийж исэн. Тэгээд тэдний эхнэр болоод Пакийн эхнэр ер нь бол дөрүүлээ ингээ гэр бүлийн найзууд болж нэлээ ойр дотн байдаг байсан. Гэвч мөнгө хамтын бизнес хийж эхэлснээс хойш ер нь бол маргаан зөрчил ошрон тасархаа болж 2017 оноос тэд нэр ер нь бол бүр ингээ тангарах тасарцгаасан байгаа. За тийм тангарах тасраад удаагүй байх үедээ амиа алдсан залуу буюу нөхөр нь 5 шөнө 6 өдөр Вьетнам руу ажиллаар томилолтоор явхаар болдог. Нөхрийг нь явсан яг тэр өдөр Пак эхнэрлүүн мессеж бичсэн байдаг. Тэр мессежэндээ болохоор чухал ярилцах юм байна. Хоёлаа уулзаад ойрхон кофе шоп сууж кофе уунгаа ярилцъя гэж бичдэг. Тэгээ эхнэр нь болохоор анхандаа бол түүнтэй уулзмааргүй байсан. Гэхдээ яаралтай ярих юм байгаа юм байлгүй дээ гэж бодоод уулзахаар болоод гэрээсээ гартал Пак машин дотроо сууж исэн. Тэгээд бүсгүй түүний машин дотор суугаад тэр хоёр ингээ ярилцах гад яриа эхэлсэн. Тэгтэл Пак шууд л нөхөр чинь өөр хүнтэй тэгээ бас гадуур ингээд тэр хүүхнээсээ хүүхэдтэй болчихсон байгаа чи юу мэдсэн үү гэж асуусан. Тэгээ үүнийг сонсоод бол эхнэр нь мэдээж эхлээ шоконд орсон. Тэгээ гайхаад ингээ харсан чинь шууд уцаа авснаа өөрийнхөө бүлэглэлийн дүүнэрлүү залгаад та нар нөгөө манай найзыг өөр их нэртэй хүүхэдтэй гэдгийг нь мэднэ зтэй олж илрүүлсэн бидтэй гэж ярьсан. Тэгээ энэ яриаг нь сонсоод эмэгтэй машинаас нь ингээ буух гад оролцсон гэсэн чинь түүнийг хүчээр ингээ суулгаснаа. Нэг цагдаа руу залгаад миний хажууд яг одоо миний үгэнд ерөөсөө орохгүй нэг хүн сууж байна. Би энэ хүнийг яах ёстой вэ гэж асуусан. Бүсгүй бол энд нь маш их айсан гэж байгаа. Тэгсэн чинь Пак уцаа тасласнаа. Чи ингээ айх хэрэггүй юунаас найгаад байгаа. Чи миний ярьж байгааг ойлгож гин үү? Чи ухаантай байх хэрэгтэй гэд түүнийг хид халгацсан. Тэгм үн сэгсэрсэн.
Тэгээ энэ үед бол бүсгүй бүр маш их айсан гэж ярьж байгаа. Яагаад гэх юм бол Пакийн хувьд бол нэлээд ширүүн зан авиртай. Тэгээ дээрмийн бүлэглэлд угаасаа байдаг хүн учраас маш их айсан. Тэгээ энэ өдөр бол ингээд Пактаа бол олон зүйл ярьж чадалгүй гэрлүүгээ орсон. Тэгтэл үүнээс хойш бүр 3 хоног тасралтгүй түүн рүү Пак байнга залгаж уулзъя гэж түүнийг дуудан хаана явж байгаа газарт нь гинт гарч ирээд түүнийг дагаж эхэлсэн. Тэгээ энэ үед болохоор бүсгүй бол маш их айж исэн. Тэгсэн чинь чи миний хэлсэн үгэнд орохгүй байх юм бол чиний гэр бүлд ч муу зүйл тохиолдсон шүү. Ер нь бол танаа нөхрийг үгүй хийх бол маш амархан гэж сүрдүүлж эхэлсэн. За тэгээ 4 сарын 14-ний шөнө болохоор бүсгүй гэртээ ингээ хүүхдүүдтэйгээ байж исэн. Тэгсэн чинь Пакаас мессеж ирсэн. Гэрийн чин гадаа байна, гараад ир гэд. Тэгээ Пак энд нь болохоор гарах боломжгүй байна гэд битсэн чинь нөхөр чинь томилдоор явчихсан чи гэртээ хүүхдүүдтэйгээ л байгаа үсттэй. Би тэгвэл чи гарч ирэхгүй юм бол гэрлүү чинь яваад орлоо шүү. Хүүхдүүдтэй чинь ч гэсэн ойрд уулзаагүй юм байна. Орж хүүхдүүдтэй чинь уулзъя битсэн. Тэгээ энэ үеийг сонсоод бүсгүй бол маш их хайгаад гэртээ түүнийг оруулсанд орвол гарсан нь дээр юм байна гэж бодоод гэрээсээ гараад түүн дээр очисон. Тэгтэл тэр дэлгүүрлүү түүнийг дагуулж ороод шар айраг худалдаж аваад бүсгүйг дагуулад цочид буудлын руу явсан. Тэг бүсгүй бол мэдээж маш их эсэргүүцчихсэн гэж өөрөө хэлж байгаа. Тэгсэн ч гэсэндээ түүнээс айгаад дагаад буудлын руу орсон. Тэг буудалд орсныхоо дараа болохоро Пак бүсгүйг цохиж нүдэн хүчээр түүнийг хүчирхийлсэн гэж байгаа. За маргааш нь болохоор нөхөр нь томилолтоос ирсэн. Тэгэд нөхрийгөө томилолтоос ирмэгцэн эхнэр нь өөртөө тохиолдсон бүх зүйлийг нөхөртөө шууд ярьсан. 30 жилийн турш найзлсан найз нь түүний эхнэрийг доромжилж хүчирхийлсэн гэдгийг сонсоод бол мэдээж бүр маш их уурлан шууд цагдаагийн газар руу очиж найзынхаа эсрэг мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд эхнэрийнх нь ярьж байгаа энэ бүх зүйлсүүд бол маш их логиктой. Тэгээ ер нь бол цагдаа нар сонсоод эхнэрийнх нь зөв юм байна гэж дүгнээд Пакийг бол мэдээж ял авах нь тодорхой гэж үтсэн. Ингээд хэрэг үүсгэсэн. Хэрэг үүсгээд ингээд шүүх хурал болохоор болсон. Тэгээд 2017 оны 11 сард эхэлсэн анхан шатны шүүхтэр бүх зүйл өгөөсгөгдөж Пакийг бол гин буруугүй гэж үтсэн байгаа. За тэгээ Пак болохоор шүүхтэр юу гэж мэдээлэл өгсөн бэ гэх юм бол би 4 сарын 10-нд түүн рүү залгасан нь үнэн. Гэхдээ яах гэж залгасан бэ гэх юм бол түүний нөхөр бит хоёрын харьцаанаас болоод ингээ хоёр эхнэрүүд маань хоорондоо харилцаа муутай байгаасаа гэж би хүсээгүй. Яагаад гэвэл тэд нар бол маш сайн найзууд болчихсон байсан. Тийм учраас би эхнэртэйгээ буцаагаад найз болох зорилгоор түүн рүү ингээ залгасан. Тэгсэн чинь тэр хоёлаа уулзж агаад ярих зүйл байна гэж надад хэлсэн. Тэгээ би гэрийнхэн гадаа машинтаагаа ингээ яваад очсон чинь тэр миний машин дотор орж суумагцаал нөхрийгөө муулж эхэлсэн. Нөхөртөөгөө юусоо таарж тохирохгүй байна. Салмаар байна. Яаж нөхрөөсөө салах вэ гэх мэтчлэн надад ярьж эхэлсэн. Тэгээ би бол түүнийг сонсоод чи ухаантай байх хэрэгтэй. Яагаад нөхрөөсөө салах гээд байгаа юм бэ? Салж болохгүй гэд түүнийг хит сэгсэрсэн. Үүнээс бол өөр юусоо түүнийг цохиж нүдсэн тийм зүйл гаргаагүй гэж мэдүүлэг өгсөн. За ингээ тэр өдөр бол ингээ өнгөрсөн. Тэгээ үүнээс хойш бол тэр над руу байнга залгаад уулзъя нөхрийнхөө талаар ярих юм байна гэд над руу байнга би ч гэсэндээ түүнийг тайвшруулах гэж хит хитэн удаа уулзсан. Тэгээ ингэж хит хит уулзж агаад бит хоёр бие биендээ тасаад ер нь бол уулзахаар шийдээд ингээ нууц амаргууд болохоор шийдсэн. Тэгээ 15-нд бит хоёр харилцан тохиролцсны үндсэн дээр зочид буудалд орсон гэж мэдүүлсэн байгаа. Тэгээ зочид буудал анх орхон шалтгаанаа тайлбарлахдаа бит хоёр машин дотор пив ууя гэж ярилцаад пив дэлгүүрээс худалдаж авсан боловч машин дотор уухан зохисгүй мэн гэж үзээд бит хоёр буудалд орсон мэдүүлсэн. За тэгээ цагдаа нар болохоор нөгөө буудлынхаа CCTV-г шалгаад үзсэн чинь яг тэр CCTV-ний бичлэг дээр болохоор эхнэр нь ингээ гартаа ууттай шар айраг барьчихсан. Ямар ч тийм хүний дарамтанд ороод явж байгаа эмхтэй шиг юусаа харагдаагүй байгаа. Тэгэд шүүхээс болохоор яг энэ бичлэгийг гол баримт гэж үзээд энэ бичлэг дээр бол ерөөсөө тийм энэ хоёрын хооронд бие бинийгээ хүчээр ингээд албадсан, шахсан. Тэгээ бүсгүйгийн хувьд ч гэсэндээ ингээ хүний хүчин давтаад буудал руу орж байгаа дүр зураг ерөөсөө харагдахгүй байна. Тэгэхээр ер нь бол сайн дураараа гэж үзэж байна гэд анхан шатн дээр бол Пакийг цагаатгсан. Ямар ч ял оноогоогүй, гин буруугүй гэж үз. За тэгээ энэ явдлаас хойш болохоор эхнэр нөхөр хоёрын амьдардаг тэр хавийн хүмүүс бол тэр хоёрыг найзыгаа шүүгцэн гэдгийг нь мэдээд ингээд цуурхал бол маш хурдан тарж эхэлсэн. Тэгээд бүгдээрээ л тэр бүсгүйг буруутгаж нөхрийгөө хит хоног томилтоор явсан хоорондоор найзтай нууц амаргууд болсон маш муу эмхтэй гих мэтчлэнгээр цуурч эхэлсэн. Тэгээ энэ цуурхал бол эхнэрт нь үнэхээр хүн дээр туссан гэж ярьсан. Тэгээ эхнэр нөхөр хоёрын хувьд бол давж заалцсан. Ингээд давж заалдах шатны шүүх хурал болсон. Гэхдээ яг энэ шүүх хурал дээр ч гэсэндээ мөн л Пакийг гин буруугүй гэж үтсэн байгаа. Тэгээд энэ үндсэлсэн гол баримт нь болохоор бас л тэр буудал руу орж байгаа
CCTV-ний бичлэгээр үндэслээд гин буруугүй гэж үзсэн. За тэгээ энэ явдлын дараа бол эхнэр нөхөр хоёр яг бүр ингээд тэсгээ байгаад дээд шүүх рүү хандах гад өмгөөлөгч нь хэргийг ингээд дахиж судлаад тэгээ дахиж баримт бүрдүүлж авах явцад амиа хорлож нас орсон ба 13 хуудас гэрээслэл үлдээгээд эхнэр нөхөр хоёрыг амнасаа алдсны дараа бол энэ хоёр хосын 13 хуудас гэрээслэл олон нийтэд ил болсон. Мэдээнүүдээр ч гэсэндээ яг энэ талаар гарч эхэлсэн байна. Тэгээ хүмүүс бол бүгдээрээ л яг энэ хэргийг зөв шударга шүүгдээсээ дахин ингээ авч хэлцээсэй гэж хүсэж эхэлсэн. Эхнэр нөхөр хоёрын өмгөөлөгч ч гэсэндээ бууж өгөлгүйгээр яг үргэлжлүүлээд 2018 оны 10 сард дээд шүүх хэргийг дахин шинээр авч хэлсэн. За тэгээ яг энэ үед болохоор Пакийн гар утсан дээр бол баримтууд байгаа гэж үзээд Пакийн гар утсыг шинжилсэн. Тэгээ өмнөх шатны шүүх хурлууд дээр болохоор Пакийн гар утсыг шинжлэх гэсэн боловч Пак гар утсаа алга болгочихсон гэж хэлээд ерөөсөө гар утсаа авчирч өгөөгүй байгаа. Харин хохирогч бүсгүйгийн хувьд болохоор өөрөө Пакта бичлсэн бүх мессежүүдэд устгачихсан байсан учраас бас яг баримт нотлохоо болж чадаагүй. Тэгээ яагаад устгасан бэ гэхээр ер нь бол тухайн үедээ маш их айж имижсэн, ер нь энэ талаар нөхөртөө хэлэхсгээж сайн шийдээгүй байсан учраас айснасаа болоод мессежүүдэд устгасан гэж ярьж исэн. Дээд шатны шүүхтэр болохоор Пакийн гар утсыг авчирч түүнийг нээж ингэж үүдсэн. Тэгэхэд болохоор ер нь бол тэр амиа алдсан бүсгийн үнэн болж таарч гар утсан дээрээс түүнийг нэлээд дарамтлсан тийм мессежүүд нь л ил болж гарч ирсэн байгаа. Ингээд 2019 оны 1 сард Пакд зодох хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд түүнд 4 жил 6 сарын хорхол бэлгийн хүчирхийллийн 40 цагийн сургалтанд суух ийм ялыг оноосон байгаа. Ингээд уйггүй явсан өмгөөлөгчийн ачаар Пак бол өөрийнхөө ялыг авсан. Гэхдээ мэдээж бол хүн амны хэрэг гэдэг ял бол аваагүй. Хүн зодох мөн хүчиндэх гэсэн гэмт хэрэгээр 4 жил 6 сарын ялыг авсан баг. Тэгээд яг энэ ялын шийдвэрийг бол эхнэр нөхөр хоёр сонсож амжилгүй ингээд амиа хорлоод нас орсон байгаа. Тэгээд энэ бол үнэхээр харамсалтай. Тэгээд тэр хоёрын хувьд болохоор ер нь бол бит хоёрын Пакийг ялж чадахгүй юм байна. Бит хоёрын буруу болол таарах юм байна гэж ер нь бол үзснээсээ болоод амнасаа алдсан. Хүмүүсийн яг өөрсдрөө нь хандж байгаа тэр хандлагууд тэгээд Пак ч гэсэндээ гин буруугүй гэж шүүхээс шийдвэр авсныхаа дараа бол эхнэр нөхөр хоёрыг нэлээд дарамтлж исэн. Тийм мессежүүд нь бас ил болсон. Тэгээ энэ дарамт шахалтыг ч гэсэндээ ер нь бол дийлж чадахгүй юм байна гэж үзээд амиа хорлцоосон гэдгээ гэрээслэлдээ бичсэн байсан. Тэгээд нөхөр Игийн хувьд болохоор яг гэрээслэл дээрээ бас бичгтээ чи бол үнэхээр аимшигтай, шившигтэй аимхан амтан. Бидний амьд байхдаа чамаас болж туулсан тамаас хэдэн мянга дахин тамд чи бүх насаараа амьдраасаа гэж бит хоёр хүсэж гин гэж бичсэн байсан. Тэгээ яг одоогийн байдлаар болохоор 2025 оны байдлаар болохоор мэдээж 4 жил 6 сарынхаа ялыг дуусгаад Пак бол шоронгоос суллагдчихсан байгаа. Одоо бол яг юу хийж амьдрж байгаа нь тодорхойгүй. Тэгээ энэ хэрэг дээр бол хамгийн харамсалтай нь амиа алдсан эхнэр нөхөр хоёр болоод өнчирч хоцорсон хоёр хүүхэд гэж би бодож байна. Би та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярьж өгөх гээд бэлдлээ. 2023 оны 5 сарын 5-ны шөнийн 9 цаг 30 минутын орчимд цагдаагийн газрын 112 дуудлагын төвд нэгэн эмэгтэй маш их сандарсан айсан дуугаар авраарай гэж байн орилж залгадаг. Эхлээд цагдаа нар түүнийг тайвшруулахыг оролдож ямар нөхцөлд байгаа талаар нь асуухад тэр эмэгтэй нөхөр маань хутгалуулаад амиа алдчих шиг боллоо гэсэн маш аимшигтай үгийг хэлдэг. Тэгээ уцаар ярьж байгаа хоорондоо болохоор хин нэгэн рүү намайг амьд үлдээгээч гэж гуйж байгаа нь сонсогддог. Тэгэхээр гэмт хэрэгтэн яг одоо хэргийн газарт тэр эмэгтэйтэй хамт байна гэсэн утгатай сонсогдсон учраас цагдаа нар бол шууд л тэр эмэгтэйг аврахын тулд байршил тогтоогчоор нь тэр эмэгтэйгийн залгасан хаягийг нь тогтоогоод Гёнгнам дүүргийн Яннам гэдэг нэг орон сууц руу очицгоосон. Цагдаа нарыг очиход дуудлага өгсөн эмэгтэй бол байранд байхгүй байсан. Цагдаа нарыг ороход гэрт нь ямар нэгэн хүн байгаа шинж юусоо байхгүй байсан. Нам гүмхэн байсан. Цагдаа нар хаалгайг нь онгоолгоод гэрлүү нь ортол тэнд бол бүр үнэхээр аимшигтай дүр зураг цагдаа нарыг угтсан. Гэрээр нь дүүрэн цус асгарсан, тоглуулж харахсан дунд иргэм насны эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Биер нь хутгалуулсан бололтой янз бүрийн том жижиг маш олон шархнууд байсан. Тэр дундаас хамгийн ноцтой нь цээжний булчин орчимд байсан нэвт шарх байсан. Маш гүндүрж зүүн хавирганы хэсэг болоод уушкийг нь нэвтэлсэн байх магадлалтай харагдаж байсан. Иймээс цагдаа нар бол яаралтай түргэн тусламж дуудаж түргэн тусламжийг ирэхэд хохирогчийг шууд эмнэлэгт хүргэсэн. Гэвч харамсалтай нь яаралтай эмнэлэгт
очсон хохирогчийн хувьд цээжний хутгалалтын улмаас маш их хэмжээний цус алдсан учраас амь насыг нь аврах боломжгүй, харамсалтайгаар амь насаа алдсан. Хохирогчийн хувьд болохоор дуу гэдэг овогтой 46 настай эрэгтэй болох нь тодорсон. За тэгээ цагдаа нар болохоор яг энэ хэргийн сэжүүрийг оруулахын тулд хамгийн түрүүнд мэдээж тэр дуудлага өгсөн эмэгтэйг олох шаардлагатай болсон. Мөн цагдаа руу дуудлага өгөхдөө авраарай гэж хэлж байсан учраас цагдаа нар тэр эмэгтэйг маш яаралтай олохгүй болвол тэр эмэгтэйгийн амь насанд ч гэсэндээ аюул учрах магадлалтай гэж үзэж байсан. Цагдаад дуудлага өгөхд авраарай амьд үлдээгээч гэж хүсэж байсан учраас хэрэгтэн тэнд хамт байж байгаад эмэгтэйг бол барьцаалаад аваад явсан байх магадлалтай гэж цагдаа нар үзэжсэн. Ингээд бол яаралтайгаар хамгийн түрүүнд тухайн хэрэг гарсан орон сууцны CCTV-г нь шалгаж үзэхэд нэг сэжигтэй харагдсан эрэгтэй хүн 9 цаг 33 минутын орчимд нэг давхрын хаалгаар нэг эмэгтэйг чирээд гарч байгаа тийм дүр зураг бичигдсэн байсан. Цагдаад ирсэн дуудлага бол оройн 9 цаг 30 минутад ирсэн байсан учраас эмэгтэйг дуудлага өгснөөс 3 минутын дараа тэр эмэгтэйг бол байрнаас чирээд гарч байгаа нь бичигдсэн байсан гэсэн үг. Ингээд цагдаа нар бол яг тэр эрэгтэйг алуурчин байх магадлалтай хамгийн сэжигтэй хүн гэж үзсэн. Ингээд байрны машины зогсоолоор нь гарч байгаа машинуудын дугаарыг нь тодруулан шалгаж эхэлсэн. Ингээд машины эзэмсэгч нь тухайн үед 52 настай Пэг гэдэг эрэгтэй хүн болох нь CCTV-гээр баталгааждаг. Харин дуудлага өгсөн эмэгтэй болохоор амиа алдсан хохирогчийн эхнэр 47 настай уу гэдэг эмэгтэй байсан. Өөрөө бол мэдээж цагдаа нар тасралтгүй залгаж исэн, гэвч гар утас нь унтраастай ямар ч холбоо барих боломжгүй байсан. Ингээд цагдаа нар бол машины гарсан чиглэлийг таамаглан ойролцоох бүх тэр замын CCTV-нүүдийг татаж шинжилж эхэлсэн. Мөн замын цагдаагийн газартай хамтран яг тухайн бүс нутгаар явсан байх магадлалтай гэж үзэж байгаа бүх тэр камеруудыг шүүж эхэлсэн. Ингээд үр дүнд нь Пегийн машиныг Тэгүү хотын Бүггүү гэдэг дүүрэг рүү зугтсан болохыг нь тогтоосон. Гэвч шөнө яг тэр Бүггүү рүү зугтаагаад тэрнээс хойш бол ерөөсөө замын камеруудад түүний машин явж байгаа тийм бичлэгүүд ерөөсө харагдаагүй. Тэгэхээр ер нь бол цагдаа нар хэрэгтэн машинаа орхиод нийтийн тээвэр юм уу эсвэл таксигаар цогцсон байх магадлалтай юм байна гэд таамаглаж байтал нэг мэдээлэл цагдаагийн газарт ирсэн. Тэр нь болохоор 5 сарын 6-ны шөнийн 1 цаг 45 минутанд Пэг уутай цуг Кёмбугийн Ёнчоны нэгэн дэлгүүрт орж дараа нь Имгэм нэртэй мотел руу явсан болох баталгааждаг. Ингээд хэрэг гарснаас хойш 4 цаг орчмын дараа Ёнчоны нэгэн зам дээр цагдаа нар алхаж яваа хэрэгтэн Пегийг илрүүлээд газар дээр нь аллагын сэжигтнэр яаралтай баривчилж чаддаг. Аз болоход бол уу түнтэй хамт явж исэн. Тэгээд ямар ч биенд нь тийм аюул учраагүй яг хэвийн байдалтай явж исэн ба. За ингээд мэдээж цагдаагийн газарт баригдаж ирсэн Пег бол байцаагт өгж эхэлсэн. Тэгээд тэр хэлэхдээ хохирогчийн эхнэр уу бид хоёр бол дотн харилцаатай байсан. Хэрэг үлдэх болсон шалтгаан маань уг нь бол нөхөртөөгөө салаад надтай амьдрна гэж ярьж исэн мөртлөө гинэт бодол санаагаа өөрчлөөд надаас урвсан. Тийм учраас би түүнд маш их уурлаж, маш их цочирдол авсан. Би өчигдөр уугийн гэрт уг нь бол уутаа уулзаж харилцаагаа цэгцлэх гэж очисон. Гэвч тухайн үед түүний нөхөр нь гарч ирээд тэгээ над руу дуугаа өндөрсгөөд бит хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээ энэ байдлаас болоод би санамсаргүйгээр түүний амь насанд хүрсэн. Энэ бол яагаад ч тийм төлөвлөсөн гэмт хэрэг байгаагүй гэж мэдүүлж эхэлсэн. Гэвч цагдаа түүний үгэнд бол итгээгүй. Яагаад гэх юм бол CCTV-ний хугацааг нь наривчлан шалгахад Пэг бол анх тэр дуугийн гэрт ирж байгаа цаг болоод хохирогчийн эхнэрийг дагуулan гэрээс гарч байгаа. Яг энэ цаг хоёрын хооронд бол 10 минутын л завсар гарч байгаа. Тэгэхээр 10 минутын дотор бол муудалцаад тэгээ гинт хүн амны хэрэг үйлдэнэ гэж бол байхгүй. Энэ бол дэндүү богинохоо хугацаа байна. Энэ хооронд бол хэрүүл тийм удаан өрнөөд хурцтаад хутга аваад хүний амь насанд хүрэх боломжгүй гэж юу нь бол цагдаа нар таамаглаж исэн. Тэгээд цагдаа нарын бодож байгаагаар л төлөвлөж ирээд шууд гэрт нь ороод түүний амь насыг хөнөөсөн байхаа гэж таамаглаж исэн. За тэгээд цагдаа нарын хувьд болохоор Пегийн талаар судалж явах явцад энэ хэрэг бол түүний үйлдсэн анхны хэрэг нь биш байсан.
Урд нь бас нэг хүн амны хэрэг үлдэжсэн болох нь бол илэрсэн. 2013 онд хүн амны хэрэг үлдээд 11 жилийн хоригдох ял аваад 2020 оны 8 сард тэнцэнгээр суллагдсан тийм хүн байсан. Тэгэхээр энэ удаагийн хэрэг нь бол яг түүний үлдсэн 2 дахь хүн амны хэрэг байсан гэсэн үг. Үүнээс гадна бас нийт 10 удаагийн ял шийтгэлтэй хүчирхийллийн шинж тэмдэгтээ 6 удаагийн хэрэгт холбогдчихсэн болох нь мөн илэрсэн. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор хүн амны хэрэг үлджээ шоронд 7 жил хоригдчоод тэнцэнгээр суллагдаад тэг явж байхдаа дахиад хүн амны хэрэг үлдсэн гэсэн үг болж таарж байгаа. За ингээд 2023 оны 5 сарын 7-нд хэрэгтэн Пекийг дуугийн амь насыг хөнөөсөн хэрэгээр мөн ууг барьцаалсан гэсэн 2 хэрэгээр цагдан хорж прокурорт хэргийг шилжүүлсэн. Прокурорын хувьд болохоор гэрчийн мэдүүлэг уу болон Пек хоёрын утасны хоорондоо ярилцсан яриа мессеж зэргийг нэгтгээд тэр хоёрын яг хоорондоо ямар харьцаа холбоотой байсан анх яаж уулзсан гэх мэтчлэн зүйлсүүдийг нь бол гаргаж ирсэн. Тэгээ шалгалтаар тэдний анхны уулзалт нь 2022 оны 10 сард танилаараа дамжуулан танилцсан болох нь илэрдэг. Танилаараа дамжуулж танилцсанаасаа хойш тэр хоёр аажмаар дотносож дотн харилцаанд орж нууц амаргууд болсон байсан. Тухайн үед уугийн хувьд нөхрөөсөө салах гад бэлтжижсэн үеэс Пегийн хувьд ууг нөхрөөсөө салах процессын хугацаанд бол тусалж исэн гэдгийг илэрдэг. 2022 оны 11 сард Пег салалтын өргөдөл бэлтгэгтэн туслаж байхдаа анх нөхөр дуутай нүүр тулж уулзж ирснээс илэрдэг. 2023 оны 5 сарын их хүртэл хэрэгтэн Пег болоод уу хоёр хамтран амьдарч ирснээс илэрдэг. Уугийн хувьд бол нөхрөөсөө хэдийгээр салаагүй байсан ч гэсэндээ яг нөгөө салах гад өргөдлөө өгсөн энэ хугацаанд бол хэрэгтэн Пегтэй хамтран амьдарч исэн байгаа. Тэг хэдийгээр ингээд нөхрөөсөө салах гад тэгээ энэ хэрэгтэн Пегтэй хамт амьдарч исэн ч гэсэндээ нөхөртөөгөө бол бас хаяа уулзж исэн нь бас илэрсэн. 2023 оны 5 сарын 3-ны өдөр болохоор хэрэгтэн Пег болоод хохирогчийн эхнэр уу хоёр хамтдаа юм яриад тэгээ арх уугаад сууж ах үедээ хоорондоо хэрэлдэж ам зөрсөн. Яг тэр үед болохоор Пег уура барьж дийлэхгүй хананд нударгаараа бол маш хүчтэй цохиж эхэлсэн. Мөн уугийн хоолойг боож эхэлсэн байгаа. Тэгээ энэ үед болохоор уу анх удаага Пегийн ийм аимшигтэй дүр төрхийг нь хараад түүнээс бол бүр маш их айж дотроо энэ хүнтэй хамт байх боломжгүй юм байна. Энэ хүн бол маш аимшигтэй хүн юм байна гэсэн бодол төрөөд түүнтэй харилцаагаа зогсооё гэж шийдсэн байгаа. Тэгээ энэ шийдвэрийг гаргасныхаа дараа нөхөр дуутайгаа уулзаж тэр хоёроос хоорондоо ярилцаад тэгээ ер нь бол хоорондоо салъя гэжсэн тэр өргөдлөө буцаахаар шийдсэн. Өргөдлөө буцаахаар шийдснийхаа дараа Пег рүү залгаад тэгээ би ер нь чамнаас салахаар шийдлээ. Би нөхөртөөгөө буцаад амьдрахаар болсон гэж хэлээд тэгээд түүний утсыг нь авахгүйгээр блоклчихсан байна. Тэгээ үүний дараа болохоор яг уугийн нөхөрч гэсэндээ хэрэгтэн рүү залгаад одоо ингээ эхнэрээс минь хол бай бит хоёр амьдралаа буцаага шинээр эхлэхээр шийдсэн гэж түүнд хэлсэн. Тэгээ энэ үед бол мэдээж Пегийн уур бол маш их хүрсэн. Тэгээд үүнээс хойш уу болоод түүний нөхөр хоёр руу маш олон удаа залгсан боловч тэр хоёр бол хоёулаа түүний утсыг блоклчихсан байсан учраас ерөөсөө утсаа аваагүй. Тэгээ энэ өдөр болохоор Пег бол маш их хэмжээний арх уугаад найзынхаа хоолны газраас хутга хулгайлж аваад явсан гэдэг нь бол сүүлд илэрсэн. Ингээд хэрэг гарсан өдөр буюу 5 сарын 5-ны өдөр Пег уутай холбогдож чадахгүй байсан болохоор түүний гэр рүү очихоор шийдсэн байгаа. Тэгээ түүний гэрийг бол угаасаа мэддэг болчихсон байсан. Тэгээ гэрт нь очиод ингээ хаалгыг нь тогссон чинь хохирогчийн эхнэр уу юу ч бодлогүй хаалгаа шууд онгойлгоод өчөв. Энэ үед шууд Пег бол гэрлүүн дайрч орж ирээд гутгаа барьсан гараараа ууг хөлгөж унгаагаад том өрөө рүү орсон. Тэгээ энэ үед хохирогч дуу жочны өрөөндөө хэвтэж байсан. Тэгээ ямар ч үг ярих боломж олголгүйгээр Пег бол шууд дуу руу дайран түүнийг хутгалж эхэлсэн. Нийтдээ 9 удаа хутгалсан болох нь сүүлд илэрсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол хэвлийн хэсэг хавирга орчим мөн 3 газарт гүн зүссэн зүүн доод шуу орчимд нь 13 см-ийн гүн хутгалсан баруун гарын хуруунууд дээр нь ч гэсэндээ маш олон удаа зүсгэлүүд үүссэн байсан. Тэгээ мэдээж хохирогчийн хувьд бол өөрийнхөө амийг хамгаалах гэж гараараа алхалж явах явцад үүссэн маш олон шарах сорвинууд байсан. Тэгэхээр хохирогчийн хувьд маш олон удаа хаглуулснаасаа болж амь насаа алдах хүртлээр бол маш их зовлон
тарчлалыг амссан гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Тэгээ нөхрийнхөө аим насыг хөнөөж байгаа энэ үйл явцыг бол бүгднгийн нүдэрээ харсан. Ингээд шууд 112 руу залгаж дуудлага өгсөн нь энэ байсан. Тэгээ мэдээж бол дуудлага өгж явах явцдаа хутга барьсан Пегээс ам аврахыг гуйж исэн байгаа. Тэгээд яг энэ үед бол эхнэр нь шууд цагдаа руу дуудлага өгсөний хүчинд мэдээж хэрэгтэн баригдах үйл явц бол бас хурдан болж өнгөрсөн гэж үзэж байгаа. Ингээд хэрэгээ үлдснийхээ дараа бол Пег хохирогчийн эхнэрийг шууд гэрээс нь чирж авч гараад машиндаа суулгаад өөр газар руу явж эхэлсэн. Тэгээ машинаа бариад явж явах үедээ өөрийнхөө гар утас болоод хохирогчийн эхнэрийн гар утас хоёрыг цонхоор шидсэн. Тэгээд Ёнчон гэдэг газарт очоод замын хажууд машинаа тавиад такси бариад явсан байгаа. Тэгээ үүнийхээ дараа болохоор шөнийн 1 цаг 2 минутанд дэлгүүрт орж ундаа арх аваад тооцоогоо хийчгээд мотел руу явсан. Тэгээ дэлгүүрээс бол тооцоо хийж авах явцад мэдээж бол маш их айсан царайтай. Тэгээ тэр хоёр бол бие бинийгээ ингээд түлхэлцээд бас зүхтах гэж оролцсон юм бэлээ. Гэвч бол түүнээс бол зүхтаж чадаагүй. Мотелд ороод тэгээд энэ хоёр бол хэсэг хугацаанд байжгаад мотелосоо гараад гудамжаар алхаж яваад цагдаа нарт бол баригдсан байгаа. Прокурорын хувьд болохоор бүх гэмт үйлдэл нь маш хурдан нарийн төлөвлөгөөтэй болсон байна гэж дүгнсэн. Ингээд 2023 оны 11 сард болсон анхан шатны шүүх хурал дээр хэрэгтэн Пег бүх насаар нь хорих ялыг оноосон. Пегийн хувьд өмнө нь аллагын эрэгт 11 жилийн ял эдэлж исэн. Тэгээ түүний тэнсэн нь бол 2021 онд дуусах ёстой байсан. Гэвч эрүүгийн хуулиар хүнд ялтай хүн ялаа эдэлж дуусгасан ч гэсэндээ 3 жилийн дотор дахин хүнд гэмт хэрэг үйлдэх юм бол давтан гэмт хэрэг гэж үзээд ял нь бол нэмэгддэг. Ингээд түүний хувьд бол ял нь нэмэгдсэн гэсэн үг. Тэгээ бүх насаараа хоригдох ял болсон. Пегийн хувьд бол давж заалтсан ч гэсэндээ 2024 оны 5 сард шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шийдвэрийг нь хэвээр үлдээж бүх насаараа хоригдох ял нь бол хэвээрээ үлдсэн гэсэн үг. Тэгэхээр одоо ер нь шоронд бүх насаараа хоригдож байгаа гэсэн үг. Өнөөдөр би та бүхэндээ яг энэ хэрэгэн шийдэгдээд удаагүй байгаа Англи буюу Их Британи улсад гарсан хүмүүсийг бол бүр маш их очирдуулж шоконд оруулсан маш жигшүүртэй нэг явдлын талаар ярих гад бэлтлээ. Энэ хэрэг нь Их Британд докторийн зэрэг хамгаалж байсан нэгэн хятад эмэгтэй A гэд нэрлэлчихсэн байгаа. Тэгээд A гэдэг энэ эмэгтэй дэлгэснээр олон нийтэд хүрсэн юм хэрэг байгаа. Нэг өдөр A их сургуулиасаа зохион байгуулсан ажил мэргэжлийн үзэсгэлэн ярмагт оролцдог. Тэнд нь 33 настай хятад эрэгтэй Чао гэх хүнтэй танилцсан. Чао нь 10 гаруй жилийн өмнө Их Британд ирж Гринвичийн их сургуульд магистр болоод докторийн зэрэг хамгаалсныхаа дараа компаниудад боловсон хүчин зуучлах чиглэлээр ажиллаж UK Talent Online нэртэй компанийг өөрөө нээн ажилуулж хятад оюутнуудад ажилд орох зөвлөгөө өгөн ажиллаж байсан тийм залуу байсан. Үзэсгэлэн дууссаны дараа A найзуудтайгаа үрээр алхаад явж байгаад нөгөө Чао гэдэг залуутай тааралддаг. Чао дахиад ингэж таарсан юм чинь хідүүлээ манай офис дээр очиж танилцъя, би та нарт өөрийнхөө туршлагыг хуваалцъя гэж хэлдэг. Тэгэхэд A-гийн найзууд ч гэсэндээ Чаотай илүү дотн танилцвал сайн бидний ер нь ирээдүйд ч гэсэн хэрэгтэй юм байна гэж үзээд офист нь очихыг хүсчихсэн. Ингээд тэд Чаогийн офис руу очсон. Офист Чао очоод тэднэрт өөрийнхөө намтар карьерийн талаар маш дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө өгсөн. Цаг заваа гаргаж төлбөр мөнгө авалгүйгээр чин сэтгэлээсээ зөвлөсөнд A болоод түүний найзууд маш их талархсан. Бас өөртөө найдал нэг нутаг усных гээд олон талаараа нэлээд дотн санагдсан. Тэгээ энэ явдлаас хойш болохоор A Чаотай тогтмол холбоо байрж хамт хооллож нэг нутгийн ах トゥ болон нэлээд дотн ах トゥ гийн харьцаатай болж эхэлсэн. 5 сарын 31-нд Чао өөрийнхөө амьдардаг Гринвич дэх апартаментад жижиг уулзалт зохион байгуулж A болон түүний найз нарыг ч гэсэн тэндээ урьдаг. Энэ удаад нь A өөрийнхөө нэг найз, тэр найзыг нь болохоор B гэд нэрлэжсэн байгаа. Найзтайгаа хамт Чаогийн байранд очисон. Ийхүү A Чаогийн гэрт анх удаа ирсэн нь тэр байсан. A болоод B-гээс гадна өөр бас ингээд хүүхдүүд ирчихсэн байсан. Тэгээ тэднийг оролцуулах юм бол нийтдээ 6 хүн тэднийд ирсэн байсан. Тэгээ эдгээр бүгдээрээ эмэгтэй хүүхдүүд байсан. Чао урьсан зочдоо дайлж барбекю бэлдэн арх орсон тийм коктейлоор өөрөө хийж дайлсан. A бүсгүйгийн хувьд болохоор яг хоол идэж явах үеэрээ Чаогийн бэлдсэн коктейлноос хид хідэн хундгыг уусны дараа Чао
Spring of Life гэдэг нэртэй нэг коктейлийг бас өөрөө найруулж өгсөн. Тэгэд A болон B'д хэлэхдээ энэ болохоор бие мах бодит маш сайн хятад эмийн ургамалтай арх орсон. Тийм болохоор та нар уувал эрүүл мэндэд чинь маш сайн гэж хэлсэн. Тэгээ болохоор энийг үнэхээр л хятад эмийн найрлагатай арх юм байна гэж бодоод бүгдийг нь уучсан. Харин хамт ирсэн найз болох би баг зэрэг амсаад үтсэн чинь тэр архинаас нь яг л нөө гар ариутгагч шиг тийм хурц спиртний амтагдж байсан болохоор би бол нэг хэд амсаад тэгээд гүцээж уугаагүй. Үүнээс 20-30 минут өнгөрсний дараа Эйн толгой хүчтэй эргэж ухаан нь балартаж эхэлсэн. Ингээд тэр би баг зэрэг хөвтөж амарбаар байна гэд хэлсэн чинь Чао чи нилээн согтчихсан юм шиг байна. Миний өрөөнд ороод жоохон унтаж амарж агаад босоод ирвэл гайгүй болох байхаа гэж зөвлөсөн. Ингээд Чаогийн хэлснээр түүний өрөөнд орж оронд нь хөвтсөн. Тэрний дараа Эгийн ухаан санаа сарниж толгоо нэргэж ам нь маш их цангаж нүдээч нээх тийм тэнхэлгүй байсан. Тэгээ санаан зовсон би найз нь болохоор 2 удаа найзынхаа хөвтөж байгаа өрөө рүү орж түүнээс ямар байгаа талаар нь асуусан. Тэгэхэд бол ерөөсөө ямар ч хариулгач тэнхэлгүй байсан. Тийм учраас би түүнийг унтуулж амруулах хэрэгтэй юм байна гэж бодоод жоох ус өгөх гээд ингээд авчираад дээш нь үргэсэн чинь бол бүр амаач ангаах тэнхэлгүй байсан. Эцэст нь би за баг зэрэг унтуулж агаад тэгээс хэрээя гэж хэлээд өөрөө зочны өрөөнд очоод тэгээд тэндээ баг зэрэг дахиад нэмээд ууж итэл нойр нь хүрээ тэгээ буудан дээр унтаад өгсөн байгаа. За тэгээ маргааш өдөр нь Чаогийн байрны унтлагын өрөөнд гинцсэрсэн. Нүдэ нээхэд маш хэцүү, биеийн туйлдаж ядарсан, түүний доод хэсгийн урд хойд чухал эрхтэй орчимд нь маш их өвдөлт зовир мэдрэгдэж байсан. Өчигдөр оройн болсон явдлыг санах гэж маш их хичээсэн ч гэсэндээ яг түүний ой санамж нь бол бүдэг бадаг байсан. Гэтэл яг санах гэж оролцох явцад түүнийг өрөөнд хөвтөж байх үед нь Чао өрөөнд орж ирснийг нь гинт санаж эхэлсэн. Чао өрөөнд орж ирээд Эгийн хүнжлийг нь сөхөөд түүний өмссөн байсан юбкийг нь сөхөөд түүний трико дотор хувцсыг тайлах гэж оролдож байсныг сандаг. Толгоо нэргээд биеийн сүлдсэн ч гэсэндээ трикогоо тайлуулахгүй гэж яг түүнтэй тэмцэлдэж байснаа бас сансан. Гэвч Чао түүний хажууд хөвтөж хүч хэрэглэн дур хувцсыг нь тайлж түүнийг хүчирхийлсэн. Хэдийгээр болохгүй гэж татгалзахыг оролцсон ч гэсэндээ би нь бол ерөөсөө ямар ч тийм хөдлөх сөхөөгүй байсан байгаа. Тэгээ энэ үед болохоор Чао түүнийг баг зэрэг ухаантай байгаа гэдгийг мэдсэн бололтой ус аваад ирэй гэж хэлээд галтгоо руугаа явчгаад дахиад нэг шингэн зүйлийг түүн рүү уулгах гэж оролцсон. Бол хэдийгээр түүнийг уухыг хүсээгүй ч гэсэндээ ерөөсөө эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй байсан. Энэ үед Чао түүний ам руу хүчээр тэр шингэн зүйлээ хийгээд үүнээс хойш бол ухаан алдаад тэгээд юу ч санахгүй маргааш өдөр нь сэрсэн байсан. Тэгэд ухаан алдахаасаа өмнө бас нэг зүйл гинт санагдсан. Тэр нь юу байсан бэ гэхээр хальт ингээ нүдэ нэг харсан чи орны хажууд Чао зогсож байх шиг байсан гар утсаа барьчихсан гэд сансан. Тэгээд арай миний зургийг дараад байгаа юм биш байгаа гэж хальт бодож ирсэнөө бас сансан байгаа. Ингээд өөрийнхөө ой санамжуудыг арай хийж сэргээсэн охины хувьд өөрийнх нь зургийг дарж бичлэг хийсэн байх үедээ гэхээс бол маш их айж эхэлсэн. Ингээд арай хийж өрөөнөөс гарахад нөгөө найз биеийн зочны өрөөний буудан дээр унтаж байсан. Найз дээрээ яаран төхөж очоод түүнийг сэрээсэн. Тэгээд түүнд болж өнгөрсөн ой санамжуудаа түүнд ярьж тайлбарлсан. Энэ үед өдрийн 1 цаг орчим болж байсан байна. Дараа нь тэр хоёр хоёулаа Чаог дуудаад өчигдөр шөнө өрөөнд орж ирсэн үү? Эгийн биед гар хүрсэн үү? Зураг бичлэг хийсэн үү гэж түүнээс маш ширүүнээр асууж эхэлсэн. Чао маш их сандарсан шинжтэйгээр согтуу байсан болохоор Эгийн биед хүрсэн хэсгээ бол сайн санахгүй байна. Хүрсэн ч байж магадгүй, хүрээгүй ч байж магадгүй гэд маш тойроо хариултыг өгсөн. Тэгээ зураг видео авсан тал дээр ч гэсэндээ яг сайн санахгүй байна гэж маш тойроо хариултыг өгсөн. Ингэхэд нь AB2 тэгвэл гар утсыг чинь нээгээд шалгаад үзье. Бичлэг байх юм бол устгая гэдгсэн чинь Чао бол гар утсаа өгөхөөс татгалцсан. Тэгээ хоёр эмэгтэй болохоор хэрвээ чи гар утсаа өгөхгүй бол чамайг цагдаад мэдэгдлээ гэж сануулсан ч гэсэн Чао бол ерөөсө гар утсаа өгөхгүйсэн. Тиймээс хоёр бүсгүй бол шууд л цагдаа руу дуудлах хийсэн. Ингээд дуудлаггүй цагдаа нар ирж тэдний тайлбарыг сонсоод Чаог бэлгийн хүчирхийллийн зүйл ангиар газар дээр нь баривчилсан. Тэг мэдээж бол дуудлагаар ирсэн цагдаа нарт Чао гар утсаа өгөхөөс өөр аргагүй болсон. Өөрийнхөө нууц кодыг ч гэсэндээ тэд нарт хэлж өгсөн. Ингээд цагдаа нарыг ирэх үед бол Эгийн би маш сулдчихсан.
арай хийж л хөл дээрээ тогтож исэн учраас цагдаа нар эмнэлгийн түргэн тусламж дуудаад A бүсгүйг бол эмнэлэг рүү явуулсан. Эмнэлэгт ирснийхэн дараа түүний шээсэнд шинжилгээ хийж үзэхэд түүний шээснээс скополамин болоод бага хэмжээний GHB гэдэг бодиснууд илэрсэн. Тэгээ энэ бодиснууд нь ямар бодис байсан бэ гэх юм бол булчинг сулруулах үйлчилгээтэй тийм бодиснууд байсан баа. Тэгээ ер нь бол нойргүй хүмүүст их хвчлэн хэрэгэлдэг нойр суулгах, тайвшруулах тийм зориулалттай юм байсан. Эгийн бид эдгээр бодис илэрсэн гэдэг нь бол цагдаа нар хүчингийн зүйл ангиас гадна энэ бодис ашигласан гэдэг хэрэг тохиогдох магадaltaй юм байна гэж зөвлөжилсэн. Ингээд шинжилгээгээр болохоор тэр өдрийн өглөө эг бичсэн нийт 93 зураг 30 бичлэг түүний гар утсан дээрээс гарч ирсэн. Эхний бичлэг нь шөнийн 1 цаг 55 минут, харин сүүлийн бичлэг нь болохоор үүрийн 6 цаг 30 минут бичигдсэн байсан. Бүх зураг бичлэгэн дээр ухаангүй байдалтай Чаогийн үйлдэлд ямар ч хариу үйлдэл үзүүлэх тийм тэнхэлгүй харагдаж байсан. Тэгээд энэ бичлэг зургууд дээр болохоор Чао эмэгтэйд үгээр хэлхийн аргагүй төрөл бүрийн гаж тийм бэлгийн гаж үйлдэлүүд хийж байгаа нь бичигдсэн байсан. Мөн Чаогийн утсанд С гадна Б-гийн 17 зураг 40 орчим бичлэг хүртэл байгаа нь гарч ирсэн. Биеийн бичлэгүүдийн хувьд болохоор цаг хугацааны хувьд тэр өдрийнх биш 8 сарын өмнө бичигдсэн бичлэг зургууд болох нь тодорхой болдог. Би болохоор өмнө нь Чаотай бас ингээд танилуд болчихсон 8 сарын өмнө тэдний гэрт ирж исэн гэдэг нь тодорхой болдог. Биеийн мэдүүлснээр 2024 оны 10 сард Чао болон өөр найзуудтайгаа нийлээд дөрүүлээ хятад хоолны газарт уулзсан оройн хоол идцгээсэн. Дараа нь Чаогийн гэрт очиж тэр хэд тоглоом цагийг өнгөрөөцгөөж исэн. Тэгээ тэр үед болохоор Чао эрүүл мэндэд сайн тусгай архиа гэд хятад архи тэднэрт санал болгосон. Би бол тэр үед тэр архинаас нь уусан гэж байгаа. Тэгээ дараа нойр нь хүрээд унтаад өгсөн. Өөр ерөөсөө юу ч санахгүй байна гэж байгаа. Дараа өглөө сэрэгтэн толгоо нь маш их эргэж би нь хөдөлж чадахгүй юм сул исэн учраас ажилдаа явж чадаагүй ажилласаа чөлөө аваад Чаогийн гэрт бүтэн өдөржингөө хөвцсөн. Тэгээ тэр үед болохоор Чао түүний дэргэд байж түүнийг асарч халамжилж байсан гэж дурссан байгаа. Тэгээ би болохоор тухайн үед Чаотой бол яг л ах トゥ угийн холбоотой байсан. Өөрт нь ерөөсөө тийм зүйл хийсэн гэдгийг огт мэдээгүй гэж мэдүүлсэн. Тэгтэл Чаогийн гар утсан дээрээс гарч ирсэн тэр бие эмэгтэйгийн бичлэгүүд бол эгийнхтэй адилхан маш гаж үйлдэлүүд тодорхой өрслөгдөж бичигдсэн байсан. Тэг мэдээж бичлэгэн дээр бие эмэгтэйгийн хувьд ямар ч ухаангүй өөрийгөө хянах чадвар байхгүй, эсэргүүцэх чадваргүй байгаа нь харагдчихсан. За ингээд нийт Чаогийн гэмт үйлдэлийг тогтоохын тулд цагдаа нар 6 сарын 5-6-ны өдрүүдэд шүүхийн зөвшөөрлөөр түүний гэрт нэгжлэг хийж, нэгжлэгээр төрөл бүрийн эмийн шингэнтэй шилүүд, хуванцар савнууд, олон жижиг далд камеруудыг илрүүлсэн. Камерууд нь унтлагын өрөөний электрон цаг, ариун цэврийн өрөөний спикер, тавиур, үнэртүүлэгч, гэрийн чимэглэл бүр гэртнээс ариун цэврийн хэрэгслийн савлгааны дотор хүртэл далд байршуулсан байгаа нь илэрсэн. Бас Чао өөрөө камераа суулгаж байхдаа өөрийнхөө царайг санамсаргүй бичсэн тийм бичлэгүүд хүртэл түүний компьютер дээрээс илэрсэн байгаа. Ингээд түүний гэрээс хураагдсан камер, компьютер, USB, санах картуудаас A-B 2 бүсгүйгээс гадна нийт 13 эмэгтэйн зураг бичлэг нэмэлтээр илэрсэн. Мөрдөгчд эдгээр тоо томшгүй зураг бичлэгүүдээс гадна хятад хэл дээр хүмүүстэй харьцсан тийм мессежүүдийг нь бас ил болгосон. Энэ яриа зургсууд бүгд хятад хэл дээр байсан болохоор Лондонгийн цагдаа нарт бол орчуулгын том ажил давхар ногдсон байгаа. Ингээд маш их цаг хөдөлмөр шаардсан ажил хийсэн гэсэн үг. Энэ нь бол Лондонгийн цагдаагийн газрын хийж байсан дижитал шүүх шинжилгээний хамгийн том ажлуудын нэг байсан гэж шүүх шинжилгээнийхэн бол хэлжсэн. За ингээд энэ их бичлэгүүд бол 2021 оноос эхэлсэн болох нь тодорхой болдог. Чаогийн гэрт нүцгнээр шүршүүрт орж байгаа эмэгтэйчүүдийн далд бичлэгүүд бүр бийцж буй дүрс хүртлээсэн. Мөн оффист ширээн доогуур өөдөөс нь хараад сууж байгаа эмэгтэйчүүдийн банзлыг бүртэл бичсэн бичлэгүүд, Лондон Бриж метроны буудлаар явхдаа эмэгтэйчүүдийн араас дагаад урсдаг шатаар дээшээ өксөж байгаа эмэгтэйчүүдийн Юпогнийх нь доогуур нь нууцаар бичсэн бичлэгүүд хүртэл маш ихээр гарч ирсэн. Тэгээ анхандаа болохоор Чао байцаалтын ихэнх асуултуудад хариулахгүй гэж хэлээд англи хэл мэддэггүй юм шиг ингээ хятадаар ярьж эхэлсэн.
Тэгэхээр ер нь бол шүүх байцаалтууд дээр бол орчуулагч шаардаж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ уг нь бол Чаогийн хувьд болохоор өөрөө докторийнхоо зэргийг бүр англиар хамгаалсан, англи хэлэндээ маш сайн хүн байсан. Тэгэхээр ер нь бол цаг хожих гээд англи хэл мэдэхгүй юм шиг царайлж эхэлсэн. За ингээ хохирогчдын байцаал, бичлэгүүдийн шинжилгээ дууссаны эцэст бол Чао эцэст нь өөрийнхөө гэмт хэрэгүүдийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогт эмэгтэйчүүд бол эмийн нөлөөнд автснаар огт эсэргүүцэж чадахгүй, биеэ хянах чадваргүй, бүр нүдээч нээж чадахгүй тийм үедээ хохирогч болсон гэдгүүд нь бол тодорхой болсон. За ингээ прокурор бол хохирогчдын мэдүүлэг нотлохоонд тулгуурлан Чаог нийт 24 зүйл анги 6 эмэгтэйд үйлдсэн хүчингийн хэрэг, бэлгийн халдлага, хүчээр танхаа гаж бэлгийн дарамт үзүүлсэн, хууль бус бичлэг, бэлгийн гэмт хэргийн зорилгоор эм ашигласан гэх мэтээр ялалсан. Чао эдгээр бүх ялд бол бурууга бүрэн хүлээн зөвшөөрсөн. Шүүхтэр прокурор Чао ойролцоогоор 3 жилийн турш 10-аас олон эмэгтэйд ноцтой бэлгийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж түүнийг бол буруутгасан. Эхлээд эмэгтэйчүүдийн итгэлийг олж аваад хүний санаанд орж төсөөлшгүй хамгийн харгас аргаар тэднийг хүчирхийлж, бэлгийн тамлал хийж, өөрийн орон сууцныхаа булан бүрт далд камер суурлуулж эмэгтэйчүүдийг хүчинтсэн гэж түүнийг бол буруутгасан. Түүний хохирогч болсон эмэгтэйчүүдээс 3 хохирогч эмэгтэйгийн бичсэн мэдүүлгийг танхимд уншиж танилцуулсан. Тэд хэлэхдээ өмнөх амьдралдаа хизээч эргэж очиж чадхааргүй болсон. Маш аимшигтай энэ зүйлс тархинаас нь хизээч хайрлахгүй байгаа. Түгшиж айж нойр гүтэж тэтгэлийн шаналлалтай болж эм удаг болсон. Ойр орчны хүмүүс ялангуяа эрэгтэй хүмүүсэд хизээч итгэж чадхааргүй болсон. Бас бичлэгүүд маань олон нийтэд задрах үе гэж маш их айдаг байсан. Үүнээсээ болоод олон нийтийн газар очих, нийгмийн амьдралд оролцоход маш хэцүү болсон. Хэвийн харилцаандаа буцаад хизээч орж чадахгүй байхаа гэж бичсэн байсан. 2024 оны 11 сараас 2025 оны 6 сар хүртэл нийт 24 зүйлд холбогдох хэрэгүүдэд Чаод бүх хэрэгээ хүлээн зөвшөөрсөн учраас шүүхийн нэмэлт хилэлцүүлэггүйгээр түүнд хамгийн багадаа 13 жил 6 сарын дараа давж заалдах эрхтэй бүх насаар нь хорих ялыг оноосон. Гэхдээ Чао хятад улсын харьяат учраас ялаа эдэлж байгаад хэрвээ давж заалдаад ял нь багасах юм бол тэгээ ялаа эдэлж дуусныхаа дараа хятад руу албатан хөөгдөх бас тийм давхар ял авсан. Цагдаа нарын хэлснээр бол Чао бурууга хүлээсний дараа 10-аас олон эмэгтэйчүүд мөн Чаод хохирогч болсон гэдгээ нэмж мэдүүлж эхэлсэн. Мөн олон компьютер, USB санах картад зурсанд тулгуурлаад өөр олон хохирогч байж магадгүй гэсэн тийм зүйлсүүд гарсан. Зөвхөн Лондон хэрэгээ хийгээд зогсохгүй Хятадд байхдаа ч гэсэндээ энтэй ижил төстэй хэрэгүүд маш ихээр хийж байсан байх магадлалтай. Тийм учраас хэрвээ хохирогчд байгаа бол цагдаагийн газарт хандаарай гэсэн тийм цагдаагийн мэдээллийг бол цацаж эхэлсэн байгаа. Их Британи болоод Хятадд түүний зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээнүүдэд оролцож байсан, эсвэл гэрт нь очиж уулзсан, түүнтэй харилцсан, хамт арх уусан ч юм уу тэр бүх хүмүүсийг бол ирж мэдүүлэг өгөөд өөрсдийнхөө төлөө анхаараарай гэсэн тийм уриалгыг бас цагдаагийн газраас хийсэн. Зарим хохирогчдын хувьд болохоор эм хэрэгэлсэн учраас өөрийгөө хохирогч болсон эсгээч мэдэхгүй явж явах магадлалтай гэж бол үзсэн. За ингээд өнөөдрийн 5 хүнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай, маш гаж юм хэрэг байлаа. Тэгээд тэр A болоод B 2 бүсгүйгийн маш зоригтой үйлдэлээр цагдаа дуудаж энэ бүх аимшигтай хэрэгүүд нь илэрсэн юм хэрэг байгаа. Тэгээд хэрвээ A, B 2 бүсгүйгийн хувьд бол юу ч санахгүй, эсвэл бол яг өөрсдөө айснаасаа болоод Чаод цагдаа дуудаагүй болвол энэ хэрэгүүд бүгд ингээ илэрхгүй. Тэгээд дээрэс нь үргэлжлүүлээ дахиад хичнээн хохирогч гарах байсныг тааварлашгүй. Өнөөдөр би та бүхэнд Солонгос улсад гарсан Солонгосын нэгэн жүжигчэнд тохиолдсон хэргийн талаар ярих гад бэлдлээ. 2012 оны 8 сарын 7-нд Сөүл хотын Гвангак дүүргийн цагдаагийн хилцэс нэгэн дуудлага ирдэг. 2 хоногийн өмнө буюу 8 сарын 5-ны 22 цаг 40 минутын орчим Пунгжон дуунд амьдардаг 38 настай эхнэр маань 3 бяцхан хүүхдээ дагуулад гэрээсээ гараад явсан. Тэгээ тэрнээс хойш юусоо сургаггүй байна гэсэн нөхрийнхэн дуудлага байсан. Нөхөр нь хэлэхдээ болохоор эхнэрийг маань Ким гэдэг 38 настай салхилчаад оройхон ороод ирнэ гэсэн мессежийг явуулсан. Тэгээ тэрнээс хойш юусоо ирэхгүй байна
гэж нөхөр нь мэдгдсэн. Нөхрийнх нь хувьд болохоор ингээ 2 хоног хүлээж агаад тэгээд ямар ч сураг гарахгүй байгаа учраас цагдаад хандаж байна гэж хэлдэг. Тэгээд тэр эхнэрийнхээ тухай ярихдаа сүүлийн үед унтаж чадахгүй уур уцаартай мэдрэг болсон байсан. Ганцаараа 3 хүүхдээ ер нь бол гэртээ асардаг байсан. Би эхнэртэй ойлгохтой тусалж чаддаггүй байсан. Тийм болохоор би маш их санаа зовж байна. Хурдан эхнэр хүүхдүүдийг мань олоод өгөөч гэж хэлсэн маа. Цагдаа нар ч гэсэндээ энэ бол ердийн нэгэн зүгээр гэрээсээ гараад явсан эхнэрийн тухай биш байна. Яаралтай олох шаардлагатай юм байна. Ямар нэгэн асуудал үүссэн байх магадлалтай юм байна гэж ойлгоцгоосон. Тэгээд эхнэрийнх нь уцаар бол байршлыг нь тогтоож уг нь бол болохоор байсан боловч 2012 онд бол байршил тогтоох хууль одоогийнхоос хатуу байсан. Тэгээ яг шүүхээс зөвшөөрөл олгогдоогүй бол хүний гар утсаар нь GPS-ээр мөрдөх нь хууль бус гэж үздэг байсан. Хулгай эсвэл хүн барьцаалагдсан ч юм уу маш ноцтой гэдгийг мэдгдсэн. Тийм үед л GPS-ээр нь мөрдөж олно гэсэн тийм хуультай байсан. Тиймээс цагдаа нар эхлээд эргэн тойрныхоос нь эхлээд эхнэрийг нь хайж эхлэе гэж шийддэг. Ингээд хамаатан танил найз нөхөд цэцэрлэг сургууль гээд бүх газруудаар нэг бүрчлэн эхнэрийг нь сургалж байтал 8 сарын 10-нд буюу нөхөр нь дуудлага өгснөөс хойш 3 хоногийн дараа цагдаагийн газарт нэг мэдээлэл ирсэн. Тэрний үгэх юм бол 8 сарын 8-нд Ким хүүхдүүдийнхаа цэцэрлэгийн багш руу залгаад багшаас нь 100,000 вон зээлсэн гэдэг нь тогтоогддог. Гэхдээ тэр цэцэрлэгийн багш руу залгахдаа өөрийнхөө утаснаас биш өөр хүний дугаараас залгасан байсан. Тиймээс цагдаа нар тэр дугаарыг нь ямар хүний утас болохыг нь олоход Анян хотод амьдардаг нэг жижиг хүнсний дэлгүүрийн эзний утас болох нь олддог. Ингээд тэд нар болохоор яг тэр дэлгүүр дээр очиод өөрийн чинь утсаар ингээд нэг эмэгтэй хүн утсаар ярьсан уу гэд асуудаг. Тэгтэл 2 хоногийн өмнө нэг эмэгтэй жигнэмэг аваад тэгээ миний утсаар ярьсан гэж хэлдэг. Ингээд цагдаа нар бол ер нь за энэ хаваар л эхнэр нь байх магадлалтай юм байна. Ямар нэгэн буудалд ч юм уу байж магадгүй гэж үзээд тэр хавийн буудлуудыг шалган буудлуудаас орж энэ нэмэгтэйг харсан уу гэж зургийг үзүүлж явж агаад нэгэн буудлын ресепшнээс тэдний буудалд байгаа гэдгийг нь мэддэг. Тэгээд тэр ресепшн манай бүр 205 тоотод одоо хүртэл байгаа штэ, яг одоо байгаа гэж цагдаа нарт хэлсэн. Ингээд цагдаа нар бол яаралтай 205 өрөөрөө очиж хаалгыг нь тогсчиход дотроос онгойлохгүй байсан учраас цагдаа нар бол хүчээр онгойлгосон. Тэгээ онгойлгоод ороход өрөөнд дотор Ким эмэгтэй шалан дээр ингээд сууж исэн. Тэгээ бүр ингээд маш их шаналж төхөрсөн бололтой ямар ч хөдөлгөөн хийхгүй ингээд цагдаа нар руу зөвхөн гүлрөөд сууж исэн. Тэгээ цаашлуулаа харсан чинь орон дээр 3 хүүхэд нь ингээд зэрэгцээд дээгүүр нь хүнжлөөр хуччихсан унтаж байгаа юм шиг харагдсан. Тэгээ цагдаа нар бол маш яаралтай очиод хүүхдүүдийн судсыг нь шалгаж үзэхэд 3 хүүхэд бол гурвал айл хэдийн 8 насаа алдчихсан, хөшчихсөн байдалтай байсан. Шүүх хэмнэлэг бол хүүхдүүдийн нас орсон хугацааг 8 сарын 7-ны орой нас орсон юм байна гэж тогтоодог. Тэгээд нас орсон шалтгааныг нь болохоор амьсгал боогдсон, ам хамрыг нь зэрэг тагснаас болсон гэж тогтоосон. Тэгэхээр энэ нь бол шууд л аллагын шинж тэмдэгтэй хүн амны хэрэгэ гэсэн үг байгаа. 8 сарын 7-нд хүүхдүүд нь амнасаа алдсан бол тэрнээс хойш цагдаа нар Кимийг олох хүртэл 3 өдрийн турш хүүхдүүдийнхээ хажууд ер нь бол Ким хуцаа өнгөрөөгөө суусан гэсэн. За ингээд мэдээж цагдаа нар бол амнасаа алдсан 3 хүүхдийн хажууд байсан ээжийг нь бол шууд л цорын ганц сэжигтэн гээд баривчилсан. Тэгээ цагдаагийн газарт очисон Ким бол ухаан санаа нь ингээ орж гарч байгаа юм шиг янз янзын сонин тийм ойлгомжгүй зүйлсүүд яриа нь бол маш эмх зэгцгүй байсан. Тэгээд яг энэ хэрэг гарсан гэр бүл буюу Ким тэгээд яг тэр жүжигчин 3 хүүхэдтэй энэ гэр бүлийн талаар эхлээд та бүхэн дээрээ 2001 оны 3 сард жүжигчин Ким Тэон Ким гэдэг энэ бүсгүйтэй гэрэлсэн байгаа. Тэгээ Ким Тэон гэдэг энэ жүжигчний хувьд болохоор KBS-ийн жүжигчин 2012 он хүртэл жил бүр маш олон цувралуудад туслах дүрээр тоглодог. Ер нь бол нэлийн олонний танил тийм жүжигчин хүн байсан. Ким Тэоны хувьд болохоор ажил ихтэй гэртээ бараг байдаггүй. Тэгээ ар гэрийнхаа ингээд ажлуудыг зохицуулаа гэд их нэртэй бүх юм ар гэр болоод үр хүүхдээ асрах ажлыг даатгачихсан. Тэгээ зүгээр амжиргааны зардлаа өгөө тэг өөрөө маш их ажилтаа ингээд явдаг байсан тийм хүн байгаа. Кимийн хувьд болохоор гэртээ хүүхдүүдэд асраад ер нь бол бүхэл цагаа хүүхдүүдтэй зарцуулдаг байсан. Тэгээ анх болохоор энэ хоёрын хувьд гэрлээд хүүхдтэй ерөөсө болохгүй 3 удаа зулбаад тэгээд хүүхдтэй болох гэж маш их хичээсний эцэст 2005 онд анхны хүү Ёнжин нь мэндэлсэн. За тэгээд үүний дараа жил нь болохоор дунд хүү Ёнбом, түүний дараа жил баг хүү Ёнгон гэдэг ингээд 3 хүүтэй болоод ам бол тавуулаа болсон байгаа. Тэгээ энэ үед бол Кимийн хувьд маш аз жаргалтай байсан. Ягаад гэвэл ээж болохыг маш их хүсдэг байсан боловч 4 жилийн турш бол ингээ хүүхдтэй болж чадахгүй байжгаад эцэст нь 3 хүүхдээ ээж болсондоо бүр маш их баярлдаг байсан. Тэгээ хүүхдүүдээ ер нь бол өөрөө маш сайн асардаг байжгаад 2009 оноос бол байдал нэлээ өөрчлөгдөж эхэлсэн.
Кимийн хувьд ер нь нойр гүйддэг, маш их ядардаг, архаг ядаргаатай, маш уур уцаартай, хүүхдүүд рүүгээ хит ширүүн аашилдаг, ойролж хашгирдаг болж эхэлсэн. Ааш нь бол нэлээ өөрчлөгдөж эхэлсэн. Тэг Кимтэй он жүжигчний хувьд ч гэсэндээ бас ажлынхантайгаа гадуур арх бас нэлээ ууж, согтуу гэртээ ирэх тохиолдол маш их байдаг байсан. Хүүхдүүдийнх нь хувьд бол бас хаяа бие нь өвдөн. Тэгээ энэ үед бол зөвхөн ээж нь л хүүхдүүдээ эмнэлэг рүү авч явах ч юм уу бүх ажлыг зохицуулдаг. Тэгээ ээжд нь тусалдаг. Гэр бүлийнхэн бол бараг байгаагүй гэж үзэж байгаа. Тэгээд Кимтэй оны хувьд бол бас тийм их мөнгө олдоггүй. Дундаж хэмжээний мөнгө олдог. Тэгээд тэр мөнгөө бол мэдээж их нэртэй хийхийг ингээ өгдөг байсан. Тэгээд эхнэр нь бол тэр мөнгөөр амьдралаа залгуулад ингээ амьдардаг байсан гэж байгаа. Гэхдээ Кимтэй оны их нэртэй өгдөг байсан мөнгө нь бол яг 5 хүнтэй ам бүлд уг нь бол хангалттай мөнгө байсан гэж Кимтэйхэн өөрөө үзчихсэн. Гэвч Кимийн хувьд болохоор эргэн тойрныхоо хүмүүсээс маш их зээл авдаг, тэгээд мөнгө төгрөг асуудаг байсан гэдгийг нь нөхөр нь сүүлд мэддэг. Тэгээд тэр эргэн тойрны хүмүүсээсээ авсан зээл нь нийлээд бараг 20 гаруй сая вон болчихсон байсан. Тэгээд энийг нөхөр нь мэдээд бол маш их ууралсан. Тэгээд чи яг мөнгөө юунд зарцуулт юм бэ гэд хэлсэн чинь эхнэр нь бол хэлэхгүй байсан. Тэгээд эхнэрийн хувьд болохоор гадуур зугаацах ч юм уу эсвэл мөрөөдөө тоглоом тоглох ч юм уу тийм зүйл юусоо байгаагүй. Яагаад гэвэл хүүхдүүдээ асрах хэрэгтэй учраас гэрээсээ бараг гардаггүй байсан. Тэгээ яг мөнгөө юунд зарцуулдаг байсан талаар нь нөхөр нь мэдэхгүй. Тэгээ энээс олж бол их нэртэйгээ тэр үеэс эхлэн маш их муудалцдаг болж эхэлсэн. Нөхрийнх нь хувьд болохоор 2011 онд эхнэрээ эмнэлэгт уг нь бол үзүүлээд сэтгэл санааг дээрдүүлэх гэж бол нэлээд хичээсэн боловч ерөөсөө сайжраагүй гэж дараа нь хэлж байгаа. Тэгээ энэ байдлаар ингээд 5 ам бүл амьдарч байгаад 2012 оны 8 сарын 5 буюу нөгөө ихнэр нь 3 хүүхдэд дагуулад гэрээсээ гардаг өдөр юу болсон бэ гэхээр өглөө нь бол нөхөр нь ажилдаа явчаад согтуу ирээд гэртээ байгаа их нэртэйгээ хэрүүлүүлж эхэлсэн. Чи энэ их мөнгөний зээлийг яагаад тавьсан юм бэ? Яг юунд үрдэг байсан юм би? Чамд хангалттай мөнгө өгдөг байсан биз дээ. Чи яагаад ингэж ийм хэмжээний өрөнд орчиж байгаа юм бэ гэд яг энэ зүйлээс олж бол муудалцаж эхэлсэн. Тэгээ ингэ муудалцаж агаад Кимтэй оны хувьд бол ингэ согтуу байсан учраас унтаад өгсөн. Тэгэд унтсан хоорондоор нь болохоор ихнэр нь 3 хүүхдээ аваад таксигаар Аняанд байрлах нэгэн буудлын руу явсан байгаа. Тэгээд нөхөрлөгөө болохоор би хүүхдүүдтэйгээ салхилахаар гарлаа. Санаа зовлтгүй оройхон гэрлүүгээ буцаад очноо. Би бодлоо зэгцэлж хүүхдүүдээ ч гэсэндээ гадуур салхилуулж жоохон тоглуулах хэрэгтэй байна. Орой очиод хоёулаа ярилцъя гэсэн мессежийг явуулсан байсан. Тэгээ нөхөр нь бол энэ мессежийг нь унтж байгаа сэрээд хараад эхнэрлүүгээ маш олон удаа залгасан боловч эхнэр нь утсаа аваагүй. Тэгээ үүнээс хойш 2 хоногийн турш эхнэр нь ирээгүй, холбооч бариагүй. Ингээд 8 сарын 7-нд нөхөр нь цагдаагийн газар руу дуудлага өгсөн тэрээсэн. За тэгээд эхнэрийнхэн талаас болохоор яг тухайн үед юу болсон талаар ярихдаа 8 сарын 7-нд Аняны буудалд ирээд тэгээд хүүхдүүдтэйгээ хамт ингээд өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бодоод ингээд байж исэн чинь нөхрөөс нь маш их мессеж ирээд чи юу хийгээд байгаа юм бэ? Чи хүүхдүүдийг аваа хаашаа явчихваа? Чи миний хүүхдүүдийг хүртэл ингээ өөрсгөө адилхан хүн болгож амьдралыг нь баллах гээд байгаа мó? Уцаа ав гэх мэтчлэн нэлээд тийм хатуу хөвгтэй мессежүүдийг бичсэн гэж байгаа. Уг нь бол Кимийн хувьд хүүхдүүдээ аваад явчих юм бол араас нөхрийгөө уучлал гуйгаад ярилцсан эвлэрээ гэд бичих байх гэж өгөн бодсон гэж байгаа. Тэгсэн чинь эсрэгээрээ нөхрөөс нь бол маш их ууралж байгаа тийм мессежүүд ирсэн. Тэгээ энэ үед болохоор Кимийн уур бол маш их хүрсэн гэж байгаа. Тэгээ яг тэр үед нь болохоор 2 хүүхэд нь нөгөө өрөөнд дэрээр тоглоод ингээд байж исэн. Тэгээ тэр хоёр болохоор дэрээр тоглож байгаа хүүхдүүд учраас ингээд маш чимээ шуугантай байсан. Тэгсэн чинь Ким тэр хоёр руу бойл гэж маш олон удаа хэлсэн маань. Тэгсэн чинь хүүхдүүд болохоор ээжийнхаа үг сонсохгүй тоглоод исэн. Тэгсэн чинь яг тэр үед болохоор Кимийн толгойд маш аимшигтай бодол орж ирээд амиа хорлоё гэж бодсон гэж байгаа. Тэгээ би ганцаараа амиа хорлсонд орвол 3 хүүхэдтэйгээ хамт өгснөн дээр би амиа оруулах юм бол 3 хүүхэд минь яаж амьдрах юм гэж бодоод эхлээд том хүүгээ дэрээр ингээ нүүрэн дээр нь шууд дараад эхэлсэн. Тэгсэн чинь дунд хүү нь болохоор энийг нь хараад маш их хаагаад ээжээсээ ээжээ уучлаарай, таны үгэнд орохгүй ингээ хашгираад байсан тахтаага муудалцаадсэн дуучлаарай, та ахыг минь тавьчаач дээ гэж уйлж хашгирч эхэлсэн гэж байгаа. Тэгээ ингэж яхад нь хүртэл ээж нь хүүхдийнхаа үгэнд ороогүй, ахын амнасыг хөнөөгөө дараа нь тэр ээжээсээ гууж исэн 2 дахь хүүгийнхаа амийг мөн хөнөөгөөд дараа нь 3 дахь хүүгийнхаа амийг хөнөөсөн байгаа. Ингээ 3 хүүхдийнхаа амь насыг хөнөөснийхөө дараа хажууд нь хэд хоног гөлрөөд суусан гэж байгаа. Тэгээ түүний үед болохоор хэдийгээр цагдаа нарт өөрөө амиа хорлох гэжсэн гэж хэлсэн боловч ямар ч тийм амиа хорлох үйлдэл бол гаргаагүйсэн, зөвхөн 3 хүүхдийнхаа л амь насыг хөнөөсөн байсан. Тэгээ мэдээж бол яг өөрийнхөө амь насыг хөнөөх гэжсэн. Тэгээ 3 хүүхэд минь надгүй бол амьдрч чадахгүй гэж хэлж байгаа энэ үгсийг бол Ким эмэгтэй өөрөө л хэлсэн. Яг үнэхээр үнэн байсан үгүй байсан гэдг нь бол мэдэх боломжгүй. За ингээд түүний хийсэн хэрэг бол тодорхой болж шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурлаас болохоро
Кимд 3 хүүхдээ санаатаагаар хөнөөсөн гэсэн хэрэгээр 20 жилийн хорих ялыг оногдуулсан. Өмгөөлөгч нарын хувьд бол сэтгцийн эмгэгтэй байсан учраас хүүхдүүдийнхээ амь насанд хүрсэн гэсэн тийм байдлаар өмгөөлж исэн ч гэсэндээ 20 жилийн ял нь бол яг шүүгчийн шийдвэр болж гарсан. Тэгээд үүний дараа бол Ким давж залцсан ч гэсэндээ 20 жилийнх нь ял нь бол яг тэр чигээрээ хэвээрээ үлдээд 20 жилийн ял авсан маа. За ингээд 3 хүүхдийнхээ амь насыг маш аимшигтайгаар хөнөөсөн Кимийн хувьд бол одоо ингээд шоронд байгаа. За харин түүний нөхөр Кимтэй Яны хувьд болохоор эхнэрээ шоронд орсны дараа бол албан ёсоор эхнэрээс салсан. Тэгээд яг өөрийнхөө нэрийг бас солиод маш олон тийм сэтгэл зүйн эмнэлгүүдээр бол нэг хэсэг эмчилгээ хийлгэж агаад тэгээд одоо болохоор нэг ажил хийж байгаа юм билээ. Яг жүжигчнийхээ ажлыг бол мэдээж орхисон хүмүүсийн өмнө гардаг ажлыг бол хийж чадахгүй гэд орхисон байгаа. Тэгээд сүүлд нэг нэвтрүүлэгт ороод тэр ярилцсан хүүхдүүдийнхаа өмнө дараа уулзахдаа ичхгүй байхын тулд би одоо ер нь бол маш их хичээж амьдарч байгаа. Тэгээд удахгүй би тэнгэрт очиод хүүхдүүдтэйгээ уулзах гэж ярилцлага өгсөн байсан. Тэгээд түүний хувьд бас би эхнэрээсээ яг яагаад гэдэг асуултыг, яагаад 3 хүүхдийнхээ амь насыг хөнөөсөн юм бэ гэдэг асуултын хариултыг байнга асуухыг хүсэж, байнга бодож явдаг. Тэгээ эргэлдээч гэсэндээ маш олон удаа очиж түүнтэй уулзангаа энэ асуултаа асуух гэсэн боловч миний яг эргэлдээр очих гэсэн тэр хүсэлтийг маань дандаа хүсэлтэнд маань дандаа татгалцдаг надтай нэг ч удаа уулзаагүй. Тэгээ миний бичсэн захиануудад ч гэсэн эхнэр маань нэг ч удаа хариу өгөөгүй. Яагаад тийм бяцхан 3 хүүхдийнхээ амь насыг хөнөөсөн талаар ямар ч хариу өгөөгүй гэд ярьсан байсан. Тэгээ мэдээж бол эхнэрийгээ хизээч уучлах чадахгүй гэж бас ярьсан байсан. Тэгээ миний бодлоор болохоор эхнэрийгээ уучлахгүйгаас гадна ер нь бол өөрөө бас маш их арх уудаг байсан. Гэр бүлдээ ерөөсөө цаг зарцуулдаггүй байсан гэдэг нь бол сүүлд ил болж исэн. Тэгэхээр анханасаа ер нь гэр бүлдээ цаг зарцуулаад эхнэртэйгээ сайн ярилцдаг ч юм уу, гэр бүлдээ сайн анхаардаг байсан бол бас ийм хэрэг гарахгүй ч байх магадaltaй байх гэж би бодож байна. Эхнэрийнх нь хувьд бол ер нь бүх зүйлийг ганцаараа зохицуулдаг, 3 хүүхдтэйгээ яг ингээд өрх толгоолсон ээжиг амьдардаг байсан гэдэг нь бол бас сүлд ил болсон. Хэдийгээр тэгж амьдардаг, сэтгэл готролтой байсан ч гэсэндээ 3 өөрийнхөө хүүхдийн амь насыг хөнөөнө гэдэг бол үнэхээр аимшигтай. За тэгээд энэ хэрэг дээр бас та бүхэн юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Өнөөдөр би та бүхэнд зориулаад Нью Зеландад гарсан нэгэн солонгос аялагчид тохиолдсон эмгэнэлтэй явдлын талаар ярих гад бэлтлээ. 2000-аад оны ихээр Өмнөд Солонгост 20-30 насны залуусын дунд гадаад руу өөргөвчтэй аяллаар явах давлгаа хүчтэй давлгаалж эхэлсэн. Үүний цаад шалтгааныг нь харах юм бол 1990-ад оны сүүлчээр хямд өртөгтэй агаарын тээврийн компаниуд гарч ирж тасалбарын өмнөд аажмаар буурсан. Өмнө нь гадаадд аялна гэх юм бол баячууд л аялдаг. Энэ бол баячуудын л боломж гэж ойлгодог байсан. Энэ үеэс олон боломжууд харин нээгдэж эхэлсэн. 2001 онд Инчон нисэх буудал нээгдэж, нислэгийн сүлжээ тэлж хүртээмж нь сайжирсан. Үүн дээр нэмээд Австрали, Канадын Working Holiday хөтөлбөрүүд мод болж аяллыг зөвхөн зугаа биш очиод тэнд ажил хийж хэл суран хослуулах боломжтой юм байна гэдэг хаалгууд нээгдэж эхэлсэн. Үгээр зогсохгүй урт хугацааны оршин суух, цагаачлах боломжууд ч гэсэн маш ихээр нээгдэж эхэлсэн. 2003 оны 2 дугаар сард Бусан хотын их сургуулийн эдийн засгийн ангид сурч байсан 24 настай Ким Жэ Хён гэдэг залуу үеийнхээ урсгалыг даган ганцаараа Нью Зеланд руу 10 сарын үргэвчтэй аялал явахаар төлөвлөдөг. Тэр шин соёл үзэж оройн ажил хийн зардлаа нөхөөд англи хэлээ сайжруулах бодолтой байсан. Аяллаа эхний сарууд бол маш амжилттай 7 сарын турш аялан эрх чөлөөг мэдэрч авсан. 9-р сарын 7-нд гэр бүлийнхэн найзууд руугаа имэйл явуулж өшөө их соёл судалж англи хэлээ бүр илүү сайжруулах хүртлээр энд байхаар шийдлээ гэж бичсэн. Мөн мэйлэндээ гэрийнх нэгэ маш их санаж байна. Мөрөөдлөө биелүүлж байгаад буцна. Дараа уулзъя гэж бичсэн. Гэвч тэгээд удалгүй Ким Жэ Хён өмнөд арал руу хөдөлсөн ч гэсэн түүнээс ахиж мэйл ирээгүй. Гэрийнх нь бол түүнийг завгүй явж байгаа байхаа гэж бодож исэн боловч бүхэл бүтэн 3 сарын турш Ким Жэ Хёноос ямар ч дуудлага ирээгүй. Харин 12 дугаар сарын 4-нд эх орондоо ирэх ёстой уг нь бол байсан боловч тэр өдөр ч гэсэн ирээгүй. 2003 он нь өнөөгийнх шиг чатны аппликейшнууд хөгжөөгүй, бий болоогүй байсан үеэсэн. Тиймээс гадаадаас холбоо барихын тулд бол үнэтэй карт аваад олон улсын дуудлага хийх, эсвэл интернет кафе олоод тэндээ очиж суужгаад мэйл бичиж холбоо барих ийм л боломжууд байсан. Тийм учраас гэрийнхтэйгээ холбогдохын тулд тэр ихэвчлэн интернет кафе орж мэйл бичдэг байсан.
Үүнийг нь гэрийнхэн сайн мэддэг байсан болохоор хэсэг хугацаанд холбоо тасрахт нь бол гайхаагүй. Гэвч бүр хэдэн сараар мэйл хүлээж авахгүй мөн мэйлэнд нь ямар ч хариу ирэхгүй байсан бол маш их гайхаж исэн. Хаана байгааг нь яаж холбоо барихаач гэсэн тэд нар юусоо мэдэхгүй аргаа олж чадахгүй байсан. Ягаад гэвэл хүүн ганцаараа өргөвчтэй аялал хийхээр явсан учраас. Ингээ гэрийнхэн нь бол зүгээр түүнийг 9 минут амар тайван ирээсэй л гэж залбирхаас өөр арга байгаагүй. Ингэж залбирсаар 5 сар өнгөрсөн. 2004 оны 5 дугаар сард ар гэр нь эцэст нь цагдаагаас тусламж хүсгээр шийдсэн. Гадаад хэргийн яам Нью-Зеланд элчин сайдын ямаар дамжин албан ёсны алга болсны мэдэгдэл бас өгсөн. Мөн өмнөд аралдах нээлсэн бүсийн цагдаа нар ч гэсэн мөрдлөгөө эхлүүлсэн. Түүний аяллаа мөрийг нь мөшгөхөд хойд аралдах Окленд, Веллингтоноос завиар Пиктон гэдэг газар руу хүрээд дараа нь хич хайкинг буюу гараа өргөөд нөгөө явж байгаа унаанд дайгдаж суусан гэдэг хүртэл нотлохоо баримтыг олж чадсан. Тэр нээлсэнд Allen's Place гэдэг нэртэй үүргэвчтэй аялагчдад зориулсан нам гүн буудалд бууж хөвчлэн дугуй унан хоттой танилцдаг байсан нь мөн илэрсэн. Тухайн үед нээлсэнд жижиг солонгосчуудын нийгэмлэг 20 эдэн айл бүртгүүлчихсэн байсан нь ажлын боломж хайхад арай амар байсан. Тэгээд тэр нутгийн нэгэн фермд тэндээс ажлын байр олоод түр ажиллан зардлаа нөхөж байсан нь мөн илэрсэн. Нээлсэнд ирснээс 20 гаруй хоногийн дараа буюу 9-р сарын 29-нд түүний картаараа төлбөр хийсэн сүүлийн улмөр илэрсэн. Нээлснаас баруун урагшаа 200 км-ийн зайтай далайн эргийн Уэйтспорт хотын нэгэн кафед карта уншуулсан байсан. Энэ гүйлгээнээс хойш бол түүний карта уншуулсан ямар ч тийм улмөр гарч ирээгүй. Цагдаа нар бодохдоо энд ажил хийж хэл сурахаар ирсэн болтой гэж үзсэн. Учир нь тухайн бүс нутаг нь байгаль сайтаагаас гадна хөдөө аж ахуйн улирлын ажлууд элбэг үргэвчтэй аялагчдад тохиромжтой газар байсан. Мөрдлөг Нельсон Вестпортын хооронд нийт бүсэд тэлж 20-од насны Аз царайтай залууг харсан айл өрх хүн байна уу гэж тосгодуудаар яван хүмүүсээс асууж эхэлсэн. Тэр үед бол өнөөгийнх шиг өргөн цар хүрээтэй CCTV хар хайрцаг ховор байсан болохоор хүмүүсийн дурсамжинд найзахаас өөр арга байгаагүй. Ингээд хэдэн сар үргэлжилсэн ч гэсэндээ ямар ч гэрч гарч ирээгүй, мөн хугацаа уртсах тусам мөрдлөг удаашарч эхлэн үүнээс хойш бүр 5 жилийн хугацаа өнгөрсөн. 2008 оны 5 дугаар сарын 23-нд Нельсний цагдаа нар хэрэг мөрдөн шалгах ажлаа дахин сэргээхээр болсон. Тэгээд энэ тосгонд Аз төрхт хүн ховор тул гэрч гарч ирнэ гэж найдаж байсан. Ингээд хэргийг сэргээснээс 20 хэд хоногийн дараа буюу 6 дугаар сарын 10-нд цагдаад 2 ширхэг хинээс ирсэн нь тодорхойгүй захидал ирсэн. Захидлын нарийн агуулгыг гэрчийг хамгаалах үүднээс нийтэд дэлгээгүй ч гэсэндээ дотор нь бол нэлээд мэдээллүүд байсан. Захиан дээр Чарльстон орчмын ойд цогцсыг нууж улсан тухай мөн 3 сэжигтний нэр бичигдсэн байсан. Ингээд цагдаа нар болохоро битсэн тэр газраар нь хайгуул хийсэн боловч цогцос бол олдоогүй. Гэвч удалгүй захидалд дурдгдсан байсан 3 хүнийг бол саатуулсан. Тэд бол Нельсон орчмоор загсчлахаар ажилладаг 28 настай Шеннон Брент, 31 настай Хейден Маккези, мөн 29 настай гэх хүн байсан. Энэ хүний нэр бол зарлагдаагүй. Энэ гурийн хувьд бол гуруулаад би биш нөгөө хоёр гэд яг нөгөө хоёр хүн рүүгээ чигчээсээ гуруулаа бол хийгээгүй гэж хэлэхгүй байсан. Шүүх хуралд өгөх үед байдал огцом өөрчлөгдсөн. Цагдаагийн шан харамж хөнгөлөлт санал болгосон ятгалганд автсан Шеннон бүхнийг хүлээж гол буруутан нь Хейден гэж хэлсэн. Цагдаа нар энэ мэдүүлгийг Хейденд шахалт үзүүлэхэд эсрэгээр нь бүгдийг Шеннон хийсэн гэж мэдүүлэг өгч эхэлсэн. Тэгвэл чи энэ хэргийг Шеннон хийсэн гэд яаж нотлох вэ гэсэн чинь цогцос бурлагдсан байгаа яг тэр байршлыг бол зааж өгсөн байгаа. Чарльстоны орчмын төр зогсоол ой шугуй бүхий жалгын ам байсан. Гэвч үйл явдал бол өвлийн дунд болж байсан, хөрс хөлдсөн тул ухах боломжгүй байсан. Ингээд хэд хоног хүлээж газар зөөлрмөгц газрыг ухаж тэндээс цогцос гарч ирсэн. Шинжилгээгээр бол тэр хүн нь 20-од настай Аз эрэгтэй буюу өмнөд Солонгосын иргэн Ким Жэ Хён мөн болох нь тогтоогдсон. За Шеннон буюу хэрэгтний тухай ярихад эцэг эх нь эрт салж ээжийнхээ гар дээр өссөн. Тэгээ ер нь бол эрүүл бус орчинд хүмүүжсэн. Ээж Маурин Кэри нэртэй гэмт хүлэглэлийн толгойлогч эртээ хамтран амьдрах болж гэртээ мансууруулах бодис биеийн үнэлтийн 8-аг хийдэг байсан. Шеннон хідэнтэй гэрийн буланд нуугдаж өдөр хоногийн өнгөрөөдөг байсан. 18 наснда найзынхаа хүзүүнд хутга тулгасан хэрэгт шүүхээс 12 сарын ял авч дараа нь олон хэрэгт бас хутгалдчихсан. Европ гаралтай цагаан арьснуудыг ер нь бол өргөмжлөж бодон арьс өнгөтэй хүмүүсийг бол үл хөндөтгэн хүчирхийлэл үйлдэх нь илбэг болсон.
Жишээ нь 1997 онд тус бүлгийнхэн Вестфордын жочид бууд нэгэн эрийг хувцсыг нь тайлж гол руу шидэж живүүлж алсан аимшигтай хэрэг гарч исэн. Шеннон 2004 онд паркт 2 дорн зүгийн залууг бас зодж исэн. Хейден мөн адил бүлгийн гишүүн бөгөөд 1999 онд нэгэн гей эрийг боомлж хөнөөсөн хэрэгт 2004 онд цогцос илэрхэд баригдаж 21 жилийн тэнсэнгүй бүх насаар шийтгэгдсэн ялыг бас авч исэн байгаа. Тэгээ Шеннон Хейден нар болохоор Ким Жэ Ёныг алсан гэдгээ бол хүлээсэн. Гэхдээ яагаад алсан гэдгээ бол яг хэлэхгүй байсан. Түүний 8 насыг хөнөөсөн он сар өдрөө ч гэсэн сайн санахгүй байсан. Ерөнхийдөө болохоор эдгээр өмнө зүг рүү машинаар ингэ явж исэн чинь замын хажууд дайрдах гад Ким Жэ Ён гараа өргөсөн байгаа. Тэнгүүд нөгөөдөл чи хараад Аз хэрэгтэй байна. Хэдүүлээ суулгах чи гэд машиндаа суулгаж явж байгаа хугацаанд бол маш найрсаг байсан. Тэгээд арын суудалтаа бол Кимийг суулгасан байгаа. Хейден машина жолоодоод гүүрийн ойролцоо эзгүй шахам газар түр зогсоод энд түр амрыгээ буусан. Хэсэг холдож агаад Шеннон Хейден хоёр зал зохиож Кимийг машин эвдэрч шиг боллоо чи туслаад өгөөч гэж машинаас буугаад ирмэгцэн хоолойг нь боож түүний 8 насыг хөнөөсөн байгаа. Ингэснийхээ дараа болохоор түүний цогцыг бутсөөгн дотор нуугаад Кимийн бидээ авч явсан бэлэн мөнгө хувцас камер ном гэх зэрэг зүйлсүүдийг нь өөртөө аваад өөрсдийнхөө хувцсыг бол шатаас. Тэгээ түүнийг орхиж авсныхаа дараа болохоор маргааш нь дахиж ирээд нүх ухаж бүрэн гүйцэд Кимийн цогцыг бол газарт булсан. Тэнд бол ямар ч гэрч байгаагүй, уул мөрч гэсэн ерөөсөө үлддэггүй байгаа. 2009 он буюу хэрэг гарснаас 6 жилийн дараа шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурал дээр болохоор арьс өнгөөр ялгуурлах үзлээс болсон аллах гэж үзээд түүнд бол бүх насаар нь 20 ялыг оноосон байгаа. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань болохоор маш харамсалтай. Аз гэдгээсээ болоод зүгээр л гудамжинд явж байгаад Америк залуучуудад амь насаа хөнөөлгсөн маш харамсалтай хэрэг. Энд хэрэгтүүдийн хувьд бол бүр ямар ч гэмсэн сэтгэл байхгүйсэн. Зүгээр өөрсдийгөө цагаан арьстай хүмүүс гэдгээрээ маш их бахархдаг. Манай бүлэг бол цагаан арьстай хүмүүсийн бүлэг гэх мэтчлэн шүүх хурал дээр бол үнэхээр танаанд оромгүй тийм аимшигтай үгсүүдийг ярьж исэн. Шүүх хурал дээр бол Ким Жэ Ёны ээж оролцсон, мөн гэрийнх нь ч гэсэн оролцсон. Тэгээ ээж нь бол бүр маш олон давхаа алдаж унаад хүмүүсийн гимшгүй байгааг царайг харахтаа бол бүр үнэхээр хэцүү байсан. Өнөөдөр би та бүхэндээ өнгөрсөн жилийн 2 сард Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. 2024 оны 2 сарын 9-ний өдөр сар шинийн амралтын эхний өдөр байсан. Бусан хотын Намгуу дүүрэгт амьдардаг нэгэн эмэгтэй гэрт Кёнгидо аймагт амьдардаг 24 настай түүний ач хүү буюу Чвэ гартаа чимэс хоол хүнс дүүрэн барьсаар ирдэг. Ганцаараа амьдардаг төрсөн эмээдээ бэлэг барьж золгууд хийхээр ирсэн нь инээсэн. Ийм сайхан өдөр ач хүү нь бэлэгтээ орж ирэхэд эмээд нь маш их баяр хөөр төрсөн нь ойлгомжтой. Ингээд хоёулаа идэж уун ярилцаж цагийг таатай өнгөрөөцгөөсөн. Гэвч Чвэ очсноос хойш бүтэн 1 хоног ч өнгөрөөгүй байхад тэднийд маш аимшигтай зүйл болсон. Тэр өдрийн оройн 11 цагийн үед эмээ нь угаалгын өрөөндөө унсан байгааг ач хүү нь олж хараад сандран түргэн тусламжид дуудлага өгдөг. Түргэн тусламжийнхан ирсэн ч гэсэн харамсалтай нь тэднийг ирэх үед эмээ нь аль хэдийний зүрхэн зогссон байдалтай байсан. Аврагчдын асуултанд ач хүү нь маш их чочирдсон сандарснаасаа болоод олигтой ерөөсө хариулт өгч чадахгүй байсан. Гэвч түргэн тусламжийнхан цогцсыг үзэж байхдаа нэг с ิจ гтэй зүйлийг анзаарцгаасан. Нүүрний олон хэсэгт нь ямар нэгэн хатуу зүйлээр хүчтэй цогсон мэт шарах хөх няц дүүрэн байсан. Мөн 2 гар хүзүү мөр орчимд нь задуулсан байж болзошгүй олон сорив, ялангуяа даг зорчимд нь хүчтэй мөргөлт цохилтонд өртсөн гэмтлүүд илэрсэн. Энэ зүгээр нэг осол биш гэсэн харт төрсөн учраас түргэн тусламжийнхан цагдаад даруй мэдэгдэж үзлэг шинжилгээг хийж эхэлцгээсэн. Цагдаагийнхныг ирэхэд гэр доторх байдал ч гэсэндээ ер нь ол шууд л с ิจ төрүүлэхээр өрөө тасалгаанууд нь яг л том хэрүүл зодоон болсон юм шиг маш эмх замбраагүй эд зүйлс нь хөмөрч сүйдсэн тийм шинж тэмдэгтэй харагдчихсан. Ялангуяа угаалгын өрөөний ханийн плита хэсэгчлэн хагарч ямар нэгэн юмд маш хүчтэй цохиулж мөргснөөс болж хагарсан юм шиг харагдаж байсан. Тэгэд цагдаа нар ачхүүгээс нь энэ плита хизээ хагарсан юм бэ гэд асуусан ч ачхүү нь би эмээгэндээ ирээд удаагүй учраас сайн мэдэхгүй байна гэд хариулж чадаагүй. Ингээд хэрэг гарсны дараа маргааш буюу 2 сарын 10-нд Чвэг гэрч буюу дуудлага өгсөн хуваар нь цагдаа нар дуудаж байцаалт авч эхэлсэн.
Тэр хэлэхдээ эмээ маань угаасаа толгой нь маш их иргэдэг байсан. Тэгээд л ер нь угаалгын өрөөнд толгой нь эргээд унсан байхаа гэж хэлсэн. Гэвч цогцсонд бол үлдсэн мөр шарах сорив мөн хэргийн газрын байдал нь бол яг энэ тайлбартай ерөөсөө нийцэхгүй байсан. Цагдаа нар бүр илүү их асууж лавшруулан Чойг шахаж эхлэхэд эцэст нь Чой бол бүх үннээ илчилсэн. Би эмээгээ зодсноос болж эмээмээ нас барсан гэд хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд цагдаа нар Чойг с сэжигтнээр баривчилсан. Хэрэг үлдсэн шалтгаанаа ч гэсэндээ Чой хэлэхдээ эмээ байнга над руу бухимдаж намайг загиндаг байсан. Тэгээд ер нь бол миний уур их маш их хүрдэг байсан. Ингэж байгаад яг энэ өдөр бол түүний амь насанд хүрсэн гэд хэрэгээ хүлээсэн. Түүний ярьснаар эмээ намайг байнга доромжойлж үргэлж миний хэрэгт оролцож хөндлөнгөөс байнга надад зааж намайг зандардаг байсан. Хэрэг гарсан өдөрч гэсэндээ эмээ өөрөө төрүүлж намайг цогсон. Би сүргөөгөөд өөрийгөө хамгаалах гэж байгаад эмээгээ цохоод амь насанд нь хүрчихлээ. Энэ бол санаандгүй ямар нэгэн сэдэлтэй үйлдэл байгаагүй гэж тайлбарласан. Гэтэл удалгүй гарч ирсэн задлангийн дүгнэлт бол түүний ярьж байгаа бүх зүйлийг няцаасан. Бүхлийн шалтгаан нь цохиж зодуулснаас биш, амьсгал боогдсноос амь насаа алдсан гэдэг нь бол тодорхой болсон. Өөрөөр хэлэх юм бол Чвэ эмээгийнхээ амьсгалыг хүчтэй боогдуулах тийм үйлдэл хийсэн байна гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ нь бол ямар ч тийм сөрөг хамгаалалт хийх ч юм уу эсвэл санамсаргүй үйлдсэн хэрэг биш гэдгийг бол харуулж исэн. Ингээд цагдаа нар мөрдөн шалгалтаа хийж нэгэн санаанд оромгүй баримтуудыг олж илрүүлж чадсан. Чойгийн утсанд бол шинжилгээ хийж шалгаж үзэхэд байнга Чойгийн хувьд болохоор бусад хүмүүстэй ярихаасаа илүү байнга ойр ойрхон холбоо барьж байсан нэг хүн нь ил болсон. Тэр нь хинбэ гэхээр 28 настай түүний төрсэн эгчин байсан. Тэтэйгээ ер нь бол холбоо барих нь хэдийгээр химээ үзэгдэлч гэсэндээ яг тухайн өдөр бол бүр онцгой маш олон удаа ярьсан болох нь илэрсэн. Чой болоод түүний эгч хоёрын хувьд аав нь нас орсон. Тэгээ ээжийнх нь хувьд бол ямар ч холбоогүй байдаг. Тэгээ зөвхөн эмээтэйгээ л холбоотой байдаг байсан учраас хоорондоо бол байн холбогддог байсан нь бол ойлгомжтой. Гэхдээ маш с ิจ гтэй зүйлүүд бол илэрсэн. Чойгийн утсыг шалгаж эгчтэйгээ ярьсан мессежүүд болоод дуудлагуудыг нь шалгаж үзэж явах явцад эмээгийн амь насанд хүрэх анхны санаачлагыг бол гаргасан хүн нь яг эгчин байсан гэдг нь тодорхой болсон. Чойгийн хувьд болохоор баг зэрэг оюуны хомсдолтой. Тийм учраас ер нь бол төрөөс халамж авдаг тийм хүн байсан. Өмнө нь бол аавтайгаа Кёнгидод амьдарч байгаад аав нь нас орсны дараагаас эхлээд ганцаараа амьдарч эхэлсэн байсан. Тэгэд үүнээс хойш болохоор түүний нас орсон эмээ нь хэдийгээр тусдаа амьдарч байсан гэсэндээ ач хүүгийнхээ амьдралын бүх зүйлд нь тусалж дэмжиж цалин халамж гих зүйлсүүдийг нь бүгднийг нь ер нь өөрөө нэгтгээд амжиргааны зардлуудыг нь эмээ нь шилжүүлж тусалж санхүү гэд бүх зүйлийг нь зохицуулж ирсэн байсан. Яагаад гэх юм бол ач хүү нь баг зэрэг оюуны бэрхшээлтэй учраас хин нэгэн заавал тусалж дэмжих шаардлагатай байдаг байсан. Эгчийнх нь хувьд болохоор 3 сарын өмнөөс дүүгээ янз бүрээр ятгахж хэрвээ эмээ байхгүй бол чамд амар биш үү? Чи бүх мөнгөө өөрөө зарцуулна штэ гэх мэтчлэн дүүргөө бол мессежүүдийг маш ихээр бичижсэн нь илэрсэн. Хэрэг гарсан өдөрч гэсэндээ эгчдүү хоёр байнга мессеж дуудлага хийжсэн. Тэгээ эгчийнх нь хувьд болохоор гэрлээ чонаанд дүүгээсээ бол тусдаа амьдардаг байсан. Хэрэг гарахаас яг хэд хоногийн өмнөөс эхлээд эгч нь болохоор дүүгээ өөрийнхөө гэрт дуудсан байсан. Тэгээд өөрийнхөө гэрт дуудаад эмээ дээрээ очгээд Бусан руу явах галт тэрэгний тасалбарыг нь авч өгөөд тэгээ нөө эмээ рүүгээ авч очисон бэлэг сэлтийг нь бүгдийг нэг чинь бэлдэж өгөөд явуулсан байсан. Ингэхийн бол эмээ ер нь сэжиглэхгүй байхаа гэж үтсэн бололтой байсан. Цагдаагийн дүгнэлтээр болохоор ямар нэгэн оол зашиг болохын тулд сэтгэхүйн бэрхшээлтэй дүүгээ олон сарын турш ятгаж хамтран төлөвлөж хамтсан хэрэг байна гэж өрнөдсөн. Иймээс Пусаны Намбу цагдаагийн газарт эгчийг нь ч гэсэндээ хамжигчийн гэмт хэрэгтэн гэж сэжиглэн байрвчлаад прокурор руу шилжүүлсэн. Эгч нь эхэндээ бол дүүгийнхээ адил эмээ маш муу хүн биднийг удаан хугацаанд зовоосон би ч гэсэн хохирогч гэсэн агуулгатай тийм зүйлсүүдийг ярьж исэн. Тэгээд эмээ дүү хоёр бол анханасаа таарамжгүй байсан. Би тэр хоёрын хооронд зуучлах гэж тэр хоёрыг ер нь ойлгуулах гэж маш их зүдэрдэг байсан. Тэгээд дүү эмээд бол улмал дургу болж байгааг нь хараад аргагүй тэгээ хамт оролцъё гэсэн юм аа. Би бол сэтсэн бишээ. Манай дүү ер нь бол энэ хэргийг сэтсэн гэд
ярьжсэн. Тэгээ дүү маань хэдийгээр сэтсэн ч гэсэндээ илүү ихийг сэтгэж чадахгүй учраас би ер нь бол ингээ удирдах чиглүүлж өгсөн. Эннээс өөр арга надад байгаагүй гэсэн мэдүүлгийг их чинь өгсөн байгаа. Тэгээ тэр хоёрын цагдаад өгсөн мэдүүлэгнээс нэг зөрүүтэй мэдүүлэг байсан. Тэр нь юу байсан бэ гэх юм бол эмээ нь ачгүйгийнхаа мөнгийг бүгдийг нь өөртөө аваад 7 хоногт түүнд амжиргааны зардал гэж 50,000 воныг л өгдөг байсан. Дүүт маань бүх мөнгийг нь авчаад ерөөсөө хэрэглүүлдэггүй маш төвөгтэй байдаг байсан. Байнцаар загинж зандардаг байсан гэж хэлсэн байсан. Тэгтэл прокурор цагдаа нар болохоор тэдний утастай холбоотой бүх дата дуудлага бичлэгийг нь сэргээж үзэхэд эмээ бол ач хүүхдүүдтэйгээ хизээч доромж хэрүүлхийх өнгө аясаар ерөөсөө ярьж исэн нь бол тогтоогдоогүй. Харин ч эмээ нь эцэг ихгүй хүүхдүүд гээд өрөвдөж өдөр олгон шахуу энэ хоёрт өшөө илүү яаж халамжийн мөнгө хаанаас олж өгөх боломжтой вэ гэдэг талаас нь маш их судалж исэн гэдэг нь бол харагдсан. Мөн ач хүүдээ цалин халамжийг нь хураад хуримтлуулж банк үнэт цаасны данс хүртэл нээгээд хадгаламжийн данс хүртэл нийлгэчихсэн. Тэгээ бүр өөрийнхөө хувьцааг хүртэл ач хүү рүүгээ шилжүүлэх гээд бэлдэж байсан гэдгийг нь цагдаа нар тогтоосон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эмээ нь өөрийнхөө ашиг сонирхлын төлөө мөнгийг нь хураад өөртөө завших гэж хуримтлуулж исэн гэсэн ямар ч нотлохоо гарч ирээгүй гэсэн үг байгаа. За тэгээ 2023 оны 10 сараас эхлээд маш аимшигтай бичлэг зурвсуудны утаснаас илэрсэн. Тэгээ тэрний юу гэхээр их чинь болохоор дүүрүүгээ чи үнэхээр эмээг үхээсэ гэж хүсэж байгаа зү. Тэгээ энэ бол хурдан болвол илүү сайн бидтэй гэж бичсэн байсан. 12 сард хийсэн мессежн дээр болохоор хоёлаа ингээд ямар шалтгаанаар эмээг үгүй хийх вэ? Хэрвээ чи эмээг үгүй хийчих юм бол би чиний бүх халамжийн мөнгүүдийг өөртөө авч байгаа. Тэгээд чамд эмээгийн өгдөг байснаас илүү мөнгө өгнө. Бас чамд би карт өгч ашиглуулна гэж дүүрүүгээ бичсэн байсан. Тэгэхээр ер нь бол ихчийнх нь зорилго нь эмээгийнх нь авдаг тэр мөнгийг өөрөө авч захиран зарцуулж дүүдээ өгөх тийм сонирхолтой байсан гэсэн үг. Бүх мөнгийг нь одоо дүүгээрээ өөрөөр нь өдөртүүлэх гэжсэн гэсэн үг бол биш байсан. Тэгэхээр ихч нь бол өөрөө тэр мөнгийг захиран зарцуулахын тулд ер нь бол дүүгээ ятгахжсэн гэдэг нь бол ил болсон. За тэгээд их чинь бас дүүдээ янз бүрийн аргыг санал болгож исэн тогтоогдсон. Тэгээд тэр нь ямар юмнууд байсан бэ гэхээр эмээгийнхаа хоолны махыг нь муутгаж агаад хоолыг өгье. Эсвэл хар туулганы хордлогот оруулъя. Идж байгаа зүйлсийг нь муутгаж хөвцрүүлж агаад өгье гэх мэтчлэн бичсэн байсан. Тэгтээ яг ингэж өгөх юм бол хэр хурдан хугацаанд нөлөөлөхийг мэдэхгүй байх. Тийм болохоор хоёлаа туршилт хийж үзье гэж хүртэл бичсэн байсан. Тэгээ ингэж агаад энэ хоёрын хувьд болохоор ямар аргыг сонгосон бэ гэхээр ер нь зодож дараа нь альчуураар ам хамаарыг нь таглаж эмээг яаралтай амь насыг нь хурдан хөнөөё гэсэн ийм арган дээр тогтсон байсан. Тэгээ ялангуяа болохоор тухайн үед бол сар шинийн баяр болж исэн учраас энэ үеэр эмээгэндээ зочилж очих юм бол дараа нь хүмүүс ч гэсэндээ сэжиглэхгүй гэж их чинь дүүдээ ярьсан байсан. За ингээд мэдээж ингээд бүх хэрэгүүд ил болж 2024 оны 8 сарын 9-нд бол шүүх хурал нь явагдсан. Тэгээ шүүх хурлаар болохоор Чэ болоод түүний ихч хоёрт хоёуланд нь 24 жилийн ял мөн 10 жилийн цахим гав зүлгэх тийм шийтгэл оноогдсон. Ганцаараа амьдардаг өндөр настай эмээгийнхаа ганцхан ойрын төрөл болох 2 хүүхэд нь нийлж агаад түүний амь насыг хөнөөсөн гэдэг нь бол маш аимшигтай харгас хэрэгэ гэж ер нь шүүхтэр үүссэн. Ялангуяа түүний ихчийг бол өөрөө энэ хэрэгтэйг шууд оролцохгүйгээр дүүгээ ашиглаж, дүүгээрээ дамжуулж энэ аимшигтай хэргийг үйлдүүлсэн нь бол үнэхээр жигшмээр байна гэж шүүхтэр бол прокурорын талаас хэлсэн. Харин өмгөөлөгчийн хувьд болохоор тэднийг өмгөөлж энэ бол ямар ч тийм эртнээс сэдсэн зүйл биш байсан, гинтийн уур хилэнгээс босон хэрэг байсан. Ихчийн хувьд ч гэсэндээ энэ хэргийг бол сэдсэн биш, дүүдээ туслах гэж оролцсон гэх мэтчлэнгээр өмгөөлж исэн. Гэхдээ ер нь бол бүх баримт нотлогоонууд нь ил байсан, баталгаа нотлогоонууд нь бол бүгдээрээ гараад ирчихсэн байсан учраас энэ хоёрт бол ялыг нь хിവэр үлдээсэн байсан. Гэвч 2024 оны 8 сарын 30-нд давж заалтсан шүүх хурал нь болоод энэ хоёрын ялыг болохоор 10 жилээр багасгасан. Оюуны бэрхшээлтэй Чэгийн хувьд эмээгийнхаа хатуу хяналтанд сэтгэл бие махбодын дарамтыг амсч исэн. Мөн их чинь ч гэсэндээ зуучлалын үүрэг гүйцэтгэхдээ маш их хэмжээний стресс авсан гэсэн шалтгаануудаар багасгсан байгаа. Ингээд хэргийг үлдсэн Чэд болохоор 12 жилийн ялыг оноож ихчтэн ч гэсэндээ мөн адил 12 жилийн ялыг оноосон. Тэгэхээр энэ хоёрын ял бол нэлээд буураад 10 гаруй жилээр бураад хоёулаа 12 жилийн ялыг авсан байгаа. За ингээд одоо бол энэ хоёулаа шоронд орчихсон байгаа. Тэгээд ихчдүү хоёрын хувьд 12хан жилийн ял авсан гэдэг нь болохоор
шоронгоос гарч ирэхдээ бараг 40 орчим настай болоод л шоронгоос гарч ирэхээр байна гэсэн үг байгаа. Тэгэхээр эмээгийнхаа амь насыг ийм аимшигтайгаар хөнөөчөөд тэгээд 12хан жилийн дараа шоронгоос суллагдаад өөр өөрсдийнхөө амьдралаар үргэлжлүүлээд амьдрахаар харагдаж байгаа. Тэгээ энэ нь бол нийгэмд байгаа хүмүүсийн маш их дургуутслыг хүргэж байгаа. Тэгээ Солонгосын ард иргэд ч гэсэндээ ял нь үнэхээр хөнгөн байна. 2 хүүхдээ бодоод мөнгө төгрөгийг нь зарцуулж тэднийг яаж мөнгө төгрөгөө зөв зарцуулдаг болох вэ гэдэг ухаанд заах гад аав ээжгүйгээд өрөвдөөд 2 хүүхдээ маш сайн хүмүүжүүлэхэд хичээж исэн 80 гарсан ийм настай хүний амь насыг хөнөөсөн үнэхээр зэрлэг ах トゥ эгч トゥ 2 гэж хүмүүс бол маш их дургуутсаж эсэргүүцэж байгаа нь бол ойлгомжтой байгаа. Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Солонгосод гарсан маш аимшигтай чигшмээр нэгэн хэргийн талаар ярих гад бэлдлээ. 2009 оны 5 сарын 13-ны шөнийн 12 цаг өнгөрч байх үед цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Энэ нь нэг эмэгтэй хүний жижирсэн холоо байсан бөгөөд тэрээр өөрийгөө аавдаа хүчндүүлсэн одоо гэртээ төгжигдчихсэн байна гэж мэдэгдээд гэрээ зааж өгсөн. Яг тэр үед аав нь тамхи авахаар гадагшаа гарсан тул охин хаалгыг төгжээд цагдаад дуудлага өгж амжсан нь инээсэн. Цагдаа нар хурдан очисон бөгөөд газар дээр нь 43 настай И Ханёл гэдэг эрэгтэйг өөрийнхөө охиныг хүчиндэж гэртээ төгжээд байж байсныг нь баривчилсан. Гэхдээ энэ нь бол зөвхөн энэ хэргийн эхлэл байсан. И Ханёлийн хувьд бол зөвхөн охиноо хүчиндээ зогсоогүй цуврал алуурчин байсан нь охиныхон дуудлагаар баригдсан байгаа. Цагдаагийн шалгалтын явцад түүний аимшигтай өнгөрөөсөн хэрэгүүд нь ил болж эхэлсэн. И Ханёл өмнө нь 17 жил шоронд суусан цуврал бэлгийн хүч эрхийлэгч гэмт хэрэгтэн байсан. Гэхдээ 17 жил шоронд суугаад гарч ирэхдээ огт засраагүй гарч ирээд дахин олон хохирогчдыг бий болгосон нь эзэн. Түүний хувьд бол бага насаа маш хэцүү өнгөрөөсөн гэж ярьсан. Түүний эцэг их хоёрын хувьд болохоор өмнө нь хоёулаа гэр бүлтэй байж байгаад дахин гэр бүл үүсгэж И Ханёлыг төрүүлсэн байсан. Тиймээс түүний хувьд болохоор ээжийнхээ талаас, аавынхаа талаас маш олон ах эгч нартай байсан. Ах эгч нарын хувьд болохоор улаа учраас хоорондоо хэрүүл маргаан тасардаггүй. Тиймээс тэр багасаа л дууга хураасан, даруухан, дотгошоогоо тийм хүүхэд болж өссөн. Мөн гэр нь маш ядуу байсан учраас бага сургуулаа дөнгөж төгсөөд тэгээ шууд л үйлдвэрийн ажил хийж эхэлсэн. Өсвөр наснаасаа эхлэн тэр охид эмэгтэйчүүдэд маш их сонирхолтой болж бараг 7 хоног бүр шөнийн клуб орж өөр эмэгтэйчүүдтэй нэг шөнийн харилцаа тогтоодог болсон. Ингэж байгаад 1984 онд буюу 18 настай байхдаа тэр 16 настай Ким гэдэг охинтой танилцсан. Тэр хоёр хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдраад 2 жилийн дараа Ким жирэмсэн болсон. Түүнийг жирэмсэн байхад буюу 1987 оны 1 сарын 27-нд И Ханёл 16 настай охиныг хутга барьж сүрдүүлж байгаад хөдөөхээр ногоон талбай дээр хүчинтсэн. Энэ хэрэг нь бол маш хурдан илчлэгдэж цагдаа нар түүнийг баривчлан түүнд 2 жил 6 сарын ялыг оноож шоронд орсон. Түүнийг шоронд байх хооронд бол хамтран амьдрагч Ким нь хүүхдээ төрүүлсэн. Тэгээд хүүхдтэйгээ хамтдаа сайхан амьдрах гэж бол маш их хичээж мөн хоол унд хийгээд И Ханёлыг бол эргэж очдөг байсан. Гэхдээ Кимийн гэр бүлийнхний хувьд бол мэдээж түүнд маш дургүй байсан. Охинтой сууж байгаа залуу хүчингийн эргээр шоронд орсон гэдэг нь бол мэдээж гэр бүлийнхэнд нь бол огт таалагдаагүй. Тийм учраас охиныгоо ятгаж эхэлсэн. Түүнийг шоронд байх хугацаанд нь түүнээс салаад чи залуу байгаа юм чиндээ амьдралаа дахиад шинээр эхлэх хэрэгтэй. Тиймээс И Ханёлоос салаа гэж гэр бүлийнх нь бол ятгаж эхэлсэн. Ким охин ч гэсэндээ бодож агаад гэр бүлийнхнийхээ зөвлөсний дагуу өөр нэг Юн гэдэг залуутай танилцаж удалгүй тэр залуутайгаа гэр бүл болсон. Юнгийн хувьд болохоор Кимийн өмнөх нөхөр И Ханёлтойгоо хамт төрүүлсэн хүүхдийг нь өөрийнхөө овог дээр аваад өсгөж эхэлсэн. Мөн удалгүй бас Юн Ким хоёрын дундаас бас нэг охин төрсөн. Ингээд гэр бүл дөрүүлээ болсон байгаа. Мэдээж шоронд байсан И Ханёл бол өөрийнхөө эхнэрийг өөрөөс нь салаад өөр хүнтэй суусан гэдгийг сонсоод бүр маш их уурлаж шоронгоос суллагдамгцаал Ким болон түүний гэр бүлийнхнээс өшөөгөө аавна гэж байнга занал хийлж шоронгийнхоо хамт хоригдож байгаа хүмүүст ярьдаг болсон. 1989 оны 7 сард И Ханёл шоронгоос суллагдсан. Гэхдээ удалгүй 1991 оны 6 сард дахин шоронд орсон байгаа. Тэгээ энэ удаа болохоор тэр 15 настай охиныг 3 удаа хүчирхийлж, айлган сүрдүүлж, гэр бүлийнхнээс нь мөн 2 сая воныг нэхэмжилсэн ийм хэрэгээр шоронд орсон. Өмнө нь
мөн адил хүчингийн хэрэгээр шоронд орж исэн учраас энэ удаад түүний ял нь хүндрээд 15 жил хориодох ялыг аваад шоронд орсон. Тэгэхээр ер нь бол нийтдээ шоронд 17 жилийг Иханиол өнгөрөөсөн гэсэн үг. Ингээд 15 жил шоронд суусны эцэст 2005 оны 10 сард шоронгоос суллагдсан. Шоронгоос суллагдмагцаа Иханиол нэгэн усан онгоцны үйлдвэрт ажилд орон ажиллаж эхлээд жил гарan ажиллаж байгаад 2007 онд гинтл хуучин ихнэр Кимийнхээ тухай сонирхож эхэлсэн. Мөн Кимийн төрүүлсэн өөрийнхөө охиныг ч гэсэн дэнийг харахынсан гэсэн бодол төрөөд Кимийн ээжинд нь очиж уулзсан. Тэгэхэд тэр үед болохоор Кимийн ээж нь түүнд охин нь нөхөртөөгөө нилээн таарамж муутай тустай амьдарч байгаа тухай нь ярьдаг. Үүнийг нь сонссон Иханиол хуучин ихнэртэйгээ дахин холбоо тогтоож түүнээс гуйж дахин хоёлаа шинээр амьдралаа эхэлье. Одоо ер нь чамайг зовоохгүй гэж гуйсаар байгаад Ким зөвшөөрч хоёр дахь дахин энэ хоёр хамтдаа амьдарч эхэлсэн. Тэгээ ер нь бол Иханиол тэгээ түүний хуучин эхнэр Ким тэгээ тэр хоёрын голоос гарсан охин мөн дараа нь Кимийн юнтэй гэрлээд гаргасан охин гэд ингээд дөрүүлээ хамтдаа амьдрахаар болсон гэсэн үг байгаа. За ингээд энэ дөрөв амьдарч байгаад 2009 оны 2 сараас Иханиол ажилласаа халагдчихдаг. Ямар ч ажилгүй болоод гэртээ суух болсон Иханиол болон Ким хоёр бол энэ байдлаасаа болоод нилээ муудалцаж байнга маргаан хийдэг болж эхэлсэн. Ингэж байгаад 2009 оны 5 сарын 5-нд тэдний гэрт 16 настай эхнэрийнх нь ахын охин ирчихсэн хэд хонж исэн. Тэгээ яг энэ үед болохоор Иханиол 16 настай эхнэрийнхээ ахын охиныг хувцаа сольж байгааг нь харж бэлгийн дур хүслээ барьж дийлэлгүй охиныг хүчирхийлж дараа нь боож амь насыг нь хөнөөсөн. Амь насыг нь хөнөөсөн охиноо цүнхэнд хийж машиндаа ачаад ойд аваачиж булсан. Үүний дараа болохоор охины хувцснуудыг эн тэнд аваачиж хайсан. За тийм мэдээж 16 настай охин алга болчихсон учраас гэрийнх нь маш их санаа зовж охиныг хайж эхэлсэн. Тэгэхэд болохоор Иханиол бүр өөрөө хамгийн идэвхтэй байж цагдаагийн газарт очиж санаа зовж байгаа ахын дүрийг эсгэн охиныг алга болсон тухай бүр цагдаагийн газарт очиж тэмдэглүүлж исэн. Тэгээ үүний дараа болохоор тэр шинэ утас худалдаж аваад охин болж жүжиглэн гэрийнхэн рүү нь би өөр газар байна. Надад санаа зовлтгүй. Би ганцаараа амьдрахыг хүсэж байна гэсэн утгатай мессежүүдийг хүртэл бүр явуулсан. 2009 оны 5 сарын 12-нд буюу хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа эхнэрийн ажилдаа явсан хойгуур нь эхнэрийнхээ 19 настай бага охинтой хамт гэртээ үлдсэн. Тэгээ хоёулаа гэртээ байж байх үедээ Иханиол охиныг хүчирхийлж мөн хоолойг нь боож амь насыг нь хохироогоод цогцыг нь гэртээ үлдээчгээд тэр орой ол гэрээсээ гараад эхнэрийнхээ ажил дээр очиж эхнэрийгээ ажлаас нь тосож аваад эхнэртэйгээ хамт хоолнд ороод дараа нь эхнэрээ машин дотор нь бас боож амь насыг нь хөнөөгөөд машиныхаа багажинд хийсэн. Ингээд Иханиолын хувьд болохоор 7 хоногийн дотор 3 хүний амь насыг хөнөөсөн гэсэн үг байгаа. Эхнэрийнхээ ахын охин, эхнэрийнхээ сүулт суусан нөхрөөс гаргасан охин, мөн эхнэр гэдэг ингээ 3 хүний амь насыг 7 хоногийн дотор хөнөөсөн гэсэн үг. Энэ гурыг хөнөөснийхөө дараа бол ер нь Иханиол гинтл нөгөө өмнө нь өөрөөс нь урваад өөрийг нь шоронд байх үед өөр хүнтэй сууж исэн Кимийг үзэн ядах сэтгэл нь дахиж сэтэрсэн гэж хэлж байгаа. Тэгээд ер нь Кимийн гэр бүлийнхнийг бүгдийг нь устгах гэж шийдсэн. Ингээд Иханиол эхнэрийнхээ ахын амьдардаг Мукпу гэдэг газар руу очоод охиныг нь ажлаас нь дуудаж гаргаж ирээд их чин чамайг дагуулад иргэсэн ингээ гэрлүүгээ дагуулад явсан баг. За энэ охин болохоор Иханиолын хамгийн ихэнд амь насыг нь хөнөөсөн охины дүү нэсэн гэсэн үг. Тэгэхээр одоо нэг айлын нэг охиных нь амь насыг хөнөөчгөөд хоёр дахь охиныг нь дагуулад гэрлүүгээ явсан гэсэн үг байгаа. Тэгээ охиныг гэртээ аваачиж айлган сүрдүүлж мөн л хүчирхийлж хувцсны шүүгэндээ амийг нь скотчтоод хорчихсан охины бол амь насыг хөнөөгөөгүй. Тэгээ охиныг шкафнд хорчгоод байж ах үед нь болохоор яг нэг өөрийнх нь төрсөн охин нь ажиллаа тараад гэртээ ирсэн. Тэгт нь мөн л өөрийнхөө төрсөн охиныг барьж түүнд би ээжийг чинь алчсан, ээжийн чинь ахын охиныг алсан, дүүх чинь ч гэсэн алчсан гэ бүх үнний охиндоо хэлсэн байгаа. Тэгээ үүнийхээ дараа болохоор би одоо чамайг ч гэсэн алнаа. Тэгээ дараа нь би өөрийнхөө амийг хорлно гэж охиндоо хэлж охиныгоо сүрдүүлсэн. Тэгээ бүр үүгээр зогсохгүй хамгийн аимшигтай нь өөрийнхөө охиныг бас хүчирхийлээд тэгээ хүчирхийлснийхаа дараа бүр охиныхоо бичлэгийг хүртэл уцаар хийсэн байсан. Тэгээ яг энэ үед болохоор нөгөө өрөөнийх нь шкаф дотор түүний бас хүчирхийлсэн нэг охин байж исэн гэсэн. За тэгээ энэ шүн өнгөрөөд маргааш өглөөн нь Иханиол тамхи худалдаж авах гад дэлгүүр рүү гарсан байгаа. Тэгээ яг энэ гарсан хоорондоор нь охин нь
цагдаагийн газар руу дуудлага өгж амжаад ингээд И Ханиолоос аврагдаж цагдаа нар ч гэсэндээ яаралтай ирж И Ханиолыг баривчилж чадсан байсан. За тэгээ баривчлагдсан И Ханиолын хувьд болохоор ерөөсөө гимссэн тийм зүйл ерөөсөө байхгүй, бүх энэ хийсэн хэрэгүүдээ бүгднгийн л өөр хүмүүс рүү бурууг нь ингээд чигчээсэн байгаа. Хамгийн анх амь насыг нь хүнээс охиныхоо тухай хэлэхдээ болохоор тэр өөрөө намайг уруу татсан, ингээд намайг уруу татаадсан. Тэгээ энэ бол манай гэр бүлийг сүрүүлэх юм байна гэж бодоод би тэр охины амь насыг хүнөөсөн гэж ярьсан. Тэгээ дараа нь болохоор нөгөө эхнэрийнхээ бага охиныг хэлэхдээ би бол тэрний хүчиндээ гэж бодоогүй. Тэгсэн чинь тэр өөрөө миний уурыг маш их хүргэдэг байсан. Тийм учраас би хүчинцэн. Тэгээд хүчинчгсэн юм чи амь насыг нь хөнөөхөөс өөр аргагүй болоод амь насыг нь хөнөөсөн гэж хэлсэн ба. Тэгээ эхнэрийнхээ амь насыг хөнөөснийг хэлэхдээ болохоор гинтл миний өмнө нь надаас урвж исэн тэр бүх зүйлүүд нь бодол санаанд орж ирээд үнэхээр их уур хүрээд ер нь өшөөг авъя гэж бодоод амь насыг нь хөнөөсөн гэж хэлсэн. Харин өөрийнхөө охины тухай ярихдаа болохоор охин маань ганцаараа ингэ үлдчих юм бол ер нь би нэлээд зовх байх гэж бодсон. Тийм учраас охиныхоо ч гэсэн амь насыг хөнөөгөөд ер нь бүгднгийн лалыг гэж бодсон гэж хэлж байгаа. Энэ бол бүр үнэхээр утгагүй маш аимшигтай тайлбарууд байсан. За тэгээд 2009 оны 10 сард шүүх хурал болсон. Түүнд болохоор аллах, хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэх мэтчлэнгийн гэмт хэрэгүүдээр нэгтгээд цаазын ялыг оноосон. Тэгээ түүний хувьд болохоор давж заалцсан. Гэхдээ давж заалцсан ч гэсэндээ шүүхээс бол түүний ялыг нь хэвээр нь үлдээгээд цаазаар авах ялыг нь эцэслэн шийдвэрлэж үлдээсэн ба. За тэгээ одоогийн байдлаар болохоор тэр цаазын ялаа хүлээж байгаа хоригдлуудын тоонд орчихсон. Одоо хүртэл ингээд шоронд хоригдоод байж байгаа юм бэлээ. Яг цаазаар авах ял нь бол арай хэрэгжээгүй байгаа юм бэлээ. Тэгээ түүний хувьд болохоор одоо хүртэл бол ямар ч тийм гимссэн зүрх сэтгэл, гимссэн тийм уучлалт гуйсан хохирогчдын гэр бүл рүү хандсан тийм захиа ч юм уу уучлалт гуйсан тийм өгсүүдийг юусоо хилээгүй. Амиа алдсан хохирогчдын буруу олгож өөрийнхөө хийсэн хэргийг чигсээр л байгаа бүр үнэхээр аимшигтай хэрэг байгаа. Тэгээд энэ хэрэг дээр болохоор яг өөрийнх нь төрсөн охин нь маш хурдан арга хэмжээ авч аавыгаа тамхи авахар гарсан хоорондоор яаралтай цагтаад дуудлага өгснөөр өөрийнхөө амь насыг болоод ээжийнхээ ахын тэр бага охины амь насыг аварч чадсан ийм хэрэг байгаа. Тэг хэрвээ охин цагдаагийн газар дуудлага өгөөгүй бол өөрөө бас тэгээд тэр ээжийнхээ ахын бага охин амь насыг хөнөөлгөө зогсохгүй бас өөр хичнээн олон хүний амь насыг хөнөөх байсныг таашгүй. Тэгээ ер нь бол И Ханиол өөрөө хэлэхдээ эхнэрийнхээ гэр бүлийнхнийг бүгднгийн алнаа л гэж ер нь бодож исэн гэж цагдаад хэлж исэн. Тэгэхээр ер нь үнэхээр яг сайкопат, цуврал алуурчин байсан гэсэн үг байгаа. Ямар ч зүрх сэтгэлгүй аимшигтай юм алуурчин байсан гэсэн. Азар яг энэ тамхи авахар гарч таарад охин нь энэ аавынхаа гэмт хэрэгүүдийг зогсоож чадсан гэсэн үг байгаа. За ингээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай юм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээрэй. За тэгээд хэрвээ сувг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.